Хей, бүгдээрээ нөө. За шинэхэн дугаартаа тавтай морил өнөөдрийн дугаараар хэдүүлээ өнгөрсөн дугаарын түүхүүдээ буцааж авчирч уншицгаая. Уншаагүй түүхүүдээ уншицгаая. Бид хэдэд цаана нь одоо бараг 100 түүх байгаа. Тийм. Тэгээд энэ маань бас багтахгүй байх магадлалтай. Ааха. Тэгээд энэ түүх болохоор өмнө нь эмэгтэйчүүд нь төрүүлж алхам хийгээд тэр фейлцсэн үү, фейлтэйг юу яг яасан бэ гэж сонирхож асуусан тийм түүхүүд байсан байгаа. Тэгээд тэрийг үргэлжлүүлээд уншия. Тэгээд ер нь бол үнэхээр хөөрхөн түүхүүд байд юм байлээ. Тэгвэл ерөөсөө юм хүлээлт байгаагүй те. Ер нь яад юм бол гэл тэгээд уншсан чинь үнэхээр хөөрхөн байсан. Тэгээд үлдсэн гой түүхүүд уншицгаая. За эхлэх үү? За. Одоо өнгөрсөн яг энэ эпизодын юу миг контртайсан. Сүүл рүүгээ тиймсэн дээ харин. Зяа харна. 24 оны өвөл болсон түүх юм аа. Бид хоёр салж хацшгүй эрэгтэй эмэгтэй найзууд байсан юм л та. 22 онд танилцаад 2 жилийн турш үнэхээр сайхан хөрлөж байгаад би тэр хүнийг нэг л мэдхэд найз юм биш эр хүн гэж хардаг болсон байсан. Тэгээд 24 оны 12 сард их л зориг гарган DM бичв. Хэлэх юм байна. Юу вэ гэвэл би чамд сайн болсон юм шиг байна. Зориг гаргаж бичиж гинэ. Иймэрхүү утгатай чат бичсэн чинь төд бодлогүй харснаа би ч бас чамд сайн болсон юм шиг байна лээ гэдэм да. Тэгээд бид хоёр 24 оны 12 сарын 17-нд хамгийн анх үерхэж байсан. Голоор нь хүмүүс болсон хойно хэрэлдэж муудалцгүй байсан. Гэхдээ буцаад левлэрдэг байсан. Хоёр талын аав ээж манч мэддэг болсон байсан. Бид хоёрын дунд маш их муудалцаж хэрэлдэж токсик байдал үүссэн тул ярилцаад бүх харилцаагаа эцэлсэн. Ингээд 25 оны 2 сард салсан боловч 4 сард яагаад ч юм гинэт уулзгаар болоод нэг өдөр гарсан. Түүнээс хойш нэг ч холбоо бариагүй. Октоудтай гэж хэлэхэд юу ч болсон ярилцж байгаарэ гэж хэлье. Бас харталт гэдэг зүйл бол хэтрүүлбэл өвчин шүү. Бид хоёрын харилцааны 80%-ийг харталт гэдэг зүйлс үтгсэн гэж боддог. Юу ч болсон ярилцаж биедээ итгэж байгаарэ. Мөн одоо үед октод төрүүлж алхам хийдэг болсон байна. Тийм үү. За тэгээд октоддаа сайхныг хүсье гэсэн байна. Октод төрүүлэх үеийг мэдгүй байгаа дээ. Тийм үү гэж үгээс харин 25 оны 4 сард гэсэн үү те? Тийм. Нэг уулзсан нэ. 24 онд үрэхэд 25 он салсан. Анх ажилд ороод 2-3 сар болж байсан юм аа. Тухайн үедээ ганц би гэхдээ нэг их хүнтэй яг одоо үерхий гэж бодоогүй л явж байсан юм. Тэгсэн нэг өдөр манай өрөөнд нэг нүдэнд дулаахан залуу орж ирээд гарсан. Надад бүр үнэхээр таалагдаад би ахлах ихчээсээ энэ ах ихнэр хүүхдтэй юм уу гэд шууд асуучихсан. Тэгсэн манай ахлах ихч мэдгүй штэ шинээр орж ирсэн юм шиг байна. За чи яах нь вэ гэд өрөөгөөр нэг намайг шалаад надад ер нь хэдэн насаар харагдсан болохоор ихнэр хүүхдтэй эсвэл найз охинтой байж магадгүй гэж бодогдоод юу ч гэсэн нэрийг нь мэдэж авъя гэж шийдсэн. Тэгээд л ажлынхаа системээс нэрийг нь олоод найзтайгаа нийлээд Facebook, Instagram-ыг нь хайж өгсөн. Тэгсэн манай найз төрүүлж олоод надад энэ залуу ганц би юм байна гэхээр би чи яаж мэдж байгаа юм гэсэн чинь маа чи өөрөө хар дандаа л саксны пост ширсэн байна. Өөр хайр дурлалтай холбоотой, эхнэр хүүхэдтэй холбоотой юу ч алга гэд. Тэгээд би бас нилээд харж байгаа за ашгүй. Ганц би юм байна. 10 жилийн энд төгссөн юм байна. Надаас 2 ах юм байна. Эдрэгээд бүх мэдээллийг нь олж аваад хэсэг ажигласан. Тэгээд нэг өдөр зориг ороод юу Facebook, Insta хоёрлоо зэрэг request явуулваа. Гэхдээ дотроо яана намайг одоо мэдгүй юм чинь хүсэлт авахгүй бол яана шал хичмээр юм аа гэж бас бодогдоод тэгсэн харин хоёулынгийнх нь хүсэлтийг аваад над руу бас Инстагаар хүсэлт ирсэн. Тэгээд яг би бас өөрийгөө энэ газар ажилладаг шүү гэж мэдүүлчих гээд ажлынхаа чихмэл бавгаа орсон зургийг сторидод тэгсэн чинь лайк тарж гин. Тэгээд л ер нь тэгээд ерний охинтой хамт ажилладаг юм байна. Намайг хараад request явуулсан байх гэж мэдсэн баха. За тэгээд л дагалзаад хэд хоног явж байгаад нэг өдөр ажлынхантайгаа жоохон суугаад бас жаахан халчихсан байсан. Манай хэд ч намайг зориг оруулаад би ч дүүрсэн хэрэг гэж бодоод шууд hello гэдэл бичлээ. Тэгсэн шууд хариу ирлээ. Тэгээд жаахан чадлаа. Нэг ч онцон юм яриаггүй. Тэгээд дуссан. Тэгэд маргааш нь би одоо request явуулаад тэгсний бүр өөрөө бичээд өнөөдөр ямар ахиад л бичлээ биш дээ гэж бодоод би угаасаа эрэгтэй хүн над руу биччихэд яах вэ? Жаахан худлаа санагдаад байдаг юм зүгээр try хийж үзэж байгаа юм шиг. Тэрний оронд надад үнэхээр таалагдаад байгаа бол өөрөө эхлээд алхам хийгээд үзсэн зүгээр санагддаг. Бүтлгүүтүүл тэгэл яах вэ гэж бодноо. Тэгсэн энэ удаа за би бас ийм их үйлдэл хийсэн юм чинь хэрвээ би өөрт нь ч таалагдсан бол над руу бичих байх гэд дараа өдөр нь хүлээсэн тэгсэн бичээгүй. Ер нь л авир хэцүү бичсэн байна. За тэгээд лөө зүгээр хүн сайн уу гэсэн болохоор
миний урмыг бодоод л сайн уу гэд хэсэг чадалсан бол тэ би таалагдаагүй мэн гэж бодсон чинь 2 өдрийн дараа оройн 9-10 цагийн үед юу вэ гэдэг чат ирж ийн. Би бүр хүл газар хүрэхгүй баярлаад би ч гэсэн таалагдсан мэн гэж бодоод бүр нислээ. Тэгээд жаахан бичиж байгаад гинэт залгаж байна. Би гайхаад дарагдчихсан юм бах та гэд хэсэг харсан чинь залгаад л байна. Тэнгүүд нь шууд аваад ярьчихсан. Тэгээд нэг мэдгээд баг 3 цаг аудио кол хийчихсэн байсан. Тэгээд тэгж удаан ярьсныгаа кол хийж дуусчаад хоёулаа SS хийгээд авцсан. За бүр тэр үйлдэлүүд нь хүртэл намайг амар догтлуулдаг байж үлээ. 2-3 өдөр дараалж орой болгон аудио кол хийгээд хідэн цагаар хийгээд би биендээ таалагдж байгаагаа мэдээд авчихсан. Бид хоёрын харилцаа үнэндээ л soulmate юм шиг байсан. Тэгээд би өөрөөс нь шууд бүх юм руу чинь request явуулаад л шууд өөрөө чат бичсэн чинь чамд ямар санагдсан бэ гэсэн чинь эмэгтэй хүн өөрөө ингэж алхам хийж байна да гэдэг чинь үнэхээр би таалагдсан намайг сонирхоод байгаа мэнаа л гэж бодсон штэ гэсэн. Би зүгээр дүүдээ найзтай миний ихлүүлсэн харилцаа миний олж авсан залуу гэж амар ярваа. Гэхдээ намайг ч бас дараа нь миний хайр амар мэдрэмжтэй удаан ганц би байгаад одоо ер нь хүнтэй танилцах үерхэх цаг болсон байх гэж өөрөө бодсон үед нь би гарч ирсэн юм шиг байна лээ. Бас би ч түүндээ таалагдсан. Ингээд миний ихэлж зориглоод үйлдэл хийсэн харилцаа үнэхээр сайхан бүтгээд хизээ намайг гуйх болоо хизээ хоёлаа гэрлий гэж хэлэх болоо гэд хүлээж байсан 3 жилийн үерхэл минь 12 хоногийн өмнө дуусчихсан. Бүтсэнж бүтээгүй юм шиг гэхдээ би хувьдаа бол бүтсэн л гэж бодож байна. Ёстой өөрөө анхны харцаар дурлаад өөрийнхөө хүчээр олж авсан залуутайгаа 3 жилийн хугацаанд үнэхээр аз жаргалтай байсан. Тэгэхээр ер нь охтууд өөрсдөө зориулсан харилцаа бүтдэг шүү. Гэхдээ бас хэд битгий өөрийнхөө бүх зүйлсийг түүндээ зориулаарай гэж хэлмээр байна. Явж гсэн хойно одоо би яана, одоо би ингээд л ганцаараа байх юм уу гэж бодоод бүх зүйлийг хамтдаа гэж төсөөлж байсан болохоор ирээдүй байхгүй болоод л үлдсэн. Ингээд өнөөдрийн байдлаар 12 дахь хоногтоо хага юм орч дотор урагдаад байгаа юм шиг мэдрэмжтэй явж байна. Бас ер нь бол энэ асуудлаас болоод 2-7 хоног бүтэн ойртой унтсангүй. Ахаад л би ямар гуйлтай юм биштэй. Одоо бол би шантарч байна. Яаж чадахгүй болохоор уйлахаас өөр юм хийж чадахгүй. Гэхдээ яг нэг ийм мэдрэмж бүр үнэхээр сээж хүндөрөлдөг юм байна уу? Аль болох эргээд ганцаараа байдаг амьдралтаа орох гэж өөрийгөө сатаарууллаад хичээж л явна. За ингээд миний түүх туслаа. Ер нь бол бүтдэг шүүл гэж хэлэх гээд байгаа маа. Яг одоо ийм зүйл босон ч энэ мэдрэмж өөрөө бас хүний мэдрэх ёстой л мэдрэмж юм да. Хэрвээ хизээ нэгэн цагт ахаад хэнийг гарч ирвэл би өөрөө төрүүлж алхам хийхээс хизээж татгалзахгүй. За ингээд миний ихлүүлсэн аз жаргалтай 3 жилдээ минь танилцсанд баярлаа гэсэн мэн. Ингээд хөөрхи ихлээ явж байгууд ингээд нөгөө хөөрхөн төсөөлөө тий хүүхэд гэрэлт мэрэлт төсөөлж уншсаар хагаад тасчихдаг юм аашаа. Тэгтээ бас ухаалаг бичсэн байна тийм байна. Хүү ингээд ихний зураг гаргасан үйлдэл фейлчжүүл дахиж зураг гаргахлаа ер нь хэцүү те. Тэгээ жахт чинь манай охин бол дахиж дөрөөл залхам хийгээс эзэж одоо татгалцахгүй гэдэг бодолтойгоо хэвээрээ байна гэдэг бол. Тийм байна. Энэ өнцг нь гоё юм аа. Эрэгтэй хүмүүс бас ингэж бодд юм болоо одоо ингээд эн чинь миний ихлүүлсэн харилцаа. Миний өөрөө олж авсан харилцаа гэдэг амар битсэн байна да. Тийм ээ. Тэгвэл яг эрэгтэй хүнд ч гэсэн ингээд эрэгтэй үйлдэл хийлэхэд тэр харилцааг тэгж үнэлдэг бол тийм. Миний олж авсан гэдэг юм болоо. Олж авсан харилцаа гэдэг. Тэгэд өөрөө хэдий ингээд одоо 12 хоног гэдэг чинь өнөөдөр уншигт чинь ихэр сар гарan болсон байгаа гэсэн үг тий. Тэгэхээр хэдий болцсон байгаа ч гэсэн ингээд 3 жил happy байсан болохоор би энийгээ одоо төрүүлж алхам хийсэн нь бүтсэн гэж бодож байна гэж бодож байгаа нь хөрхөн байгаа байхгүй тий. Тийм. Урд нь таньдаг байсан хүнээ 5 жилийн дараа харваа. Гой залуу болсон гэж жигтэйхэн гидсэн дэрвэхээ нисээд бараг дурлаатглаа. Дотроо юм хатгалаад явж чаддгүй төрлийн хүн болохоор бас дээрэс нь найзууд гэх хүмүүсийн сумлахаар нэг их хүлээлтгүй зүгээр л чи надад таалагдсан. Би ер нь чамд ямархуу санагддаг вэ гээл аваалаа. Тэгсэн юугээч хөөх чи ямар зоригтой юм бэ? Би ч гэсэн нэг охин сайн гэхдээ чам шиг ингэж сэтгэлээ хэлж чадаагүй шít гэх. Ямар ч муу үг муухай сэтгэгдэлгүйгээр шууд фрэнд зонд болсон байдаг юм аа. Ингээд энэ миний амьдралын эхний бөгөөд эцсийн эрэгтэй хүн сэтгэлээ илчилсэн тохиолдол болсон юм да. Өөнөрөө нөгөө сумлгаан болохоор хамгийн ойрын 3 найздаа таалагдсанаа хэлсэн чинь намайг чи өстө сэтгэлээ илчил наадах чинь чамд талтай эдэр гэж намайг сумлаад би сумлагдаад сэтгэл илчлэлт рүү шулуудсан байдаг юм аа. Найзуудынхаа сумлгаанд баг ороорой. The blind leading the blind болон шүү гэж хэлмээр байна гинэ. Reality hits different. Шал хоёр өөр үзэл бодолтой хоёр охины түүх араараас уншигдлаа та.
Харин бид хоёр ч бас роллер костер шиг л нэг сториг уншаал нэрэж тийм шүү өстэй гэл нөгөөтгийг уншаал нэрэж тийм шүү л гэх. Гэтэ найзуудын сумалгаа бас хэцүү тий. Яа. Нэг сумалдаг хүн нь байхгүй. Яа. За, сайн хоёроо энэ өдрийн мэндэ юун түрүүнд та хоёрыг бичлэг бүрийг нандинаж хайрлаж сонсдог гэдгийг хэлэхэд тун таатай байна. За, гол үг маань 10 жилийн эрэгтэй сайн найзтай маань холбоотой юм л да. Тэр бид хоёр их найзлан, ээжүүд ч бид хоёрт их сайн. Өдөр шөнөгүй уцаар ярина, өдөр оройгүй уулзнаа. За нушаад явах. Жич энэ явдал оюутан болсны дараа бас юм аа. Ер нь бол тэр надад сайн гэдгээ нэг орой чатаар хэлвэ. Би ч дуртай байсан юм болохоор маргааш уулзаад болцъё. Тэр үедээ би хариугаа хийдий гэд унтлаа. Маргааш боллоо би ч гоголцоод өдөр маш удаан өнгөрлөө. Болзооны цаг болоод би залгасан чинь уцаа авдгүй. Чат дугаар бүр ээж рүү залгаад асуусан гэртээ алгал гэж байна. Би шок. Тэгээд цуг ажил хийдэг найз руу сонин сайхан асууж байгаад ярьсан чинь өө цаадах чи манад хөвтөж гин. Яасан хүү ярих юм уу гэдэг юм да. Миний горцсон болцоо. Тэгээд спикер дээр нь тавиулж байгаад чи ёстой муухай амтэн цаа гэж хэлээд уйлаад суусан. Сүүл сонсох нь хичээж байсан юм а гэсэн гэж өө тийш тэгэл миний анхны болцоо эхлэегүй байж дуссан юм да. Хоёртой шүү. Оо. Үгүй ээ ичээд гэх юм уу? Оюутан л байсан юм л да яг уу. Жохон байж тэг гэж л өнгөрөөдөө. Гэтэ арай. Ядаж очихгүй гэдгийг хэлэх хэрэгтэй тий. 12 дугаар ангидаа нэг анги байсан тэр үедээ би ч нээх юм боддгоо нөгөөх маань л миний ардаас гүдэг байсан юм аа. Яг төсөв төхөөд ирсэн чинь нөгөөх маань толгооноос минь гарч өгдөггүй. Өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа юм чинь. Гэхдээ тэр үедээ гадаад руу сурах бэлтгэлээ хангаж байсан болохоор тэр үед завгүй болоод өөрийн мэдлгүй мартчихгүй явах вэ. Нэг юм арай гэж төсөөд 8 сар гаргаад Солонгос явж сурахаар болж байгаа. Би ч ангийнхандаа хаашаа явахаа хэлээгүй л дээ. Ангийнхан ч асуугаагүй. Тэгсэн нэг өдөр кампус дотроо явж байгаад нөгөөх залуутайгаа таарч байгаа юм чинь би бүр шок. Угийн царайлаг хүн Солонгос дээрээд улам царайлаг болчихсон байсан. Анхны харт гэхүү хоёр дахь харцаар ахиад дурлаж байгаа юм чинь тэр үедээ бид хоёр TikTok-оор биенээ дагдаг байсан. Тэгээд би TikTok руу эхэлж чат бичээд нөгөөх маань бас хөөхөн чат бичээд тэгсэн стрик гэдэг юм гарч ирээд за баг өдөр болгон чатлах хэрэгтэй болж байгаа. Надад бол ёстой ёндоо байгаа юм чинь тэр өдрөөс хойш бид хоёр биелүүгээ өдөр болгон чат бичээд рил явуулаад гаяа гадуур хамт дейт идэрхийж мийгээд айгүй хайтайхан л байсан. Гэтэ нэг өдөр би нэлээд зүгтөө байсан. Тэгээд угаасаа ч үерхэд ч байгаа мó яагаад ч байгаа гэдгээ мэдэхгүй байсан болохоор шууд видео кол хийж байгаад хоёулаа үерхий гэд хэллээд хайсан. Угаасаа ч тэр үедээ бид хоёр биедээ сайн байсан болохоор нийлсэн л дээ. Ёстой л К-драмад ирэх хосууд шиг л биенээ идчих нь холгүй байлаа. Гэхдээ нэг өдөр нөгөөх маань өөр хот руу 1 сарын хугацаатай ажиллах сурах шаардлагатай болоод явсан юм. Би ч тэр үедээ их юм бодоагүй. Гэхдээ тэнд байх хугацаанд над руу ерөөсөө чат бичээгүй. Надад бол эвгүй л байсан. Би л хөвчлэн чат бичээд би өөрөө нөгөө хүнээ тухгүй байлгаад байна уу ч гэж бодох юм. Тэгээд байж байсан чинь над руу чатаар салъя гэдэг мессеж маань ирлээ. Яах ёстойгоо мэдэхгүй шууд блок хийчихсэн. Тэр үеэс хойш хэдэн сар хоол амаар давахгүй нилээн дараах юм шиг. Аггүй налгалчих. Тэгээд тасарчих. Үгүй TikTok-оор чатлж болт юм уу? Харин стрек гэж үүрдэг. Оо 12 дугаар ангиснаас юу байсан вэ? Өнгөрсөн түүх үз дээр нэг хөөрхөн 10 жилийн дүүнер манаас амар хөөрхөн сторнууд биччихсэн шүү дээ. Тэгээ хоёлаа бүр ингэж 10 жилийн хүмүүс чи ийм ухаантай болсон юм уу гэдэг. Тэгээ тэр бичлэгний доор комент нь ингэ нөгөө 10 жилийн хүмүүсийг арай юм одоо хитрхи жоохноор бодоод байна гэдэг комент. Чи дэрийг юу гэж бодсон? Доох юм чи яах юм яа одоо ингэж яг одоо би ч гэсэн одоо 16 таа ч юм уу 17 18 таа өөрийгөө амар ингэж томоор л мэдэрч байгаа. Тэгмэд үнэхээр л яг өөрөөсөө ах их хүмүүсийн үед би жоохон л байсан байж таараа. Тэгээд тэр бол тэгээд амар ингээд бид нар жоохон бишээ том ч юм уу эсвэл та нар жоохон штэ том биш гэхээргүй зүгээр насны л ялгаа үзэл бодол ах гэж бодоод өнгөрсөн шүү дээ. Ингэж харьцвал баг эвгүй юм байна гэцэл шүү дээ. Харин хитрхи жоохон штэ гэж харьцаад байвал эвгүй шүү гэж утгатай байсан тий. Тэгээд би тэрийг харьцаад гэж бодод. За бараг 7-8 сар крашилсан байхаа. Надаас 2-оор ах 12 дугаар ангийн сургуулийн саксны шгшээнд байдаг. Амар царайлаг өндөр хөгжилтэй саксыг өстэй уураадаг. Тэр үед яг 9 сар болж байсан. Ер нь л намайг тоохгүй гэж бодож байсан. Зүгээр л гоё чимээгүй хүн л харж явъя гэд анханасаа бодоод краш
Crash Box, Valentine Box, Pepero Box гэд тиймэрхүү юм ихтэй алгасахгүй нэрээ нууцлаад цахиа шоколад гэд хийдэг байсан. Саксны тэмцээн болгоныг нь алгасахгүй үздэг, хаяа бүр хичээлээ таслаад үздэг байсан. Тэгж явсаар 5 сар болоод төсөлтийн баяр болно гэд гинэл удахгүй төгсөөд баг дахиад харж чадахгүй нэ гэдгийг ойлгоод дахиж угаасаа харахгүй юм чинь гэж бодоод зориг ороод төсөлтийнх нь баяраар яг өөрөө очиж цэцэг өгөөд крашилдаг шүү гэж хэлээд эцсэндээ цухтаад тэгсэн оройн над руу аяжаагаар реквест явуулсан байна. Амар гайхаад яаж ч миний айжийг мэдсэн бол гэд бүр шок. Ядаж байхаа тэр айжи дээр хурган од зүүдлээд нөөч гэж сүулдэ бодоод зөрүүлээд дагаад тэгсэн чат бичиж байна. Цэцэг өгсөнд баярлаа гэд тэрнээс хойш ер нь хөөрхөн чатлаад намайг өөрт нь сайн гэдгийг мэддэг байсан юм элэ. Би ч өстө өөрийгөө амар мэддэхгүй крэстал яваад байна гэж утсан. Өөрт нь бичсэн захиа эдэр нь амар сэтгэлийг нь хөдөлгсөн гэсэн. Цаашдаа хөөрхөн харьцаад хичээл амрах 1 сарын хугацаанд форумтойгоо болцоод 100 үерхсэндээ. Хэрвээ төсөлтөөр нь цэцэг өгөөгүй бол одоо юм байхгүй гэж бодохоор ямар азар өгс юм бэ л гэж боддгоо. Ер нь зориг гаргаад сайн хүндээ хийснэн дээр юм байлээ шүү. Бүтэхгүй бол тэгэл яах вэ? Oh my god. Ер гөргийн бэ форумтай болцсон гэсэн чинь бүр. Тэгсэрний өөрөө инстаграмаар дагаагүйсэн мэн те тэр. Тийм ээ те. Ямар олон хөөрхөн бокстэй юм бэ та нар? Юу? Pepero box гэх. Valentine box, Pepero box. Pepero day гэдэг найзуудын өдөр өдрийн л бокс юм бах та. Хөөх юм аа. Шүү бэлэг нэгэндээ захиа нэгэндээ дамжуулж байгаа бокс юм шиг байна. Ерөнхий боловсролын сургуулийн чи ямар их юм болцоогоор хангаж өгд юм бэ? Тийм байна. Анхны хайрын маань тухай түүх гинэ. Facebook-ээр бодлоо хэлье гэдэг байсан үе гинэ. За нэг үе яана. Нэг танихгүй хүүтэй бодлоо хэлж бичиж эхэлж байла. Нэг сайн танихгүй болохоор текстгээд чатлаад өнгөрсөн ч тэр маань над руу бичсээр байгаа тухайн үедээ үерхэж байсан юм. Үерхэд хүрхэн удасныхаа дараа миний чамд хэлж байсан үгнүүдээс марцдаггүй үг байдгүй гэд асуусан чинь чиний хамгийн анх чатлсан өдрөө би түүнийг ямтай ямаавэ гэсэн байсан. Бараг миний тэр үг хөвгчлээ санагдаад тэр өдрөөс хойш надад хайртай болсон юм байхаа. Хүн тэгээд цагаад болоод хайрлаа гэвэл ямаа гэсэн байсан ч сайн болоод хайрладаг байгаа хгүй юу. Одоо бодохоор хөөрхөн санагддаг юм аа. Анхны хайр бүтдэггүй гэж үний юм байна лээ. Одоо бол сайн сайхныг хүсээд холоос бодож зурсаж амьдэрдэг. Тэр маань миний өсвөр насыг минь гэгээлэг үерхлийн дурсамжаар чимж өгсөн тийм л сайхан хүү байсан да. Тэвэрхтэн мэдрэгсэг тэр дулаахан мэдрэмж үнэрийг чинь би яахан мартаж чадах вүлээ дээ. Хөрх юм аа. Хүй тэгж хэлүүлчихэд сайн юм аа. Нэр үнэхээр сайн бол хайртай болъё гэвэл юу ч хийсэн яаж ч гэсэн хөрхөө. Нөө гахаа нисдэгдэл нээдэг гэдэг байгаа шүү дээ. Тэр бүр арай байна. Сайн уу хоёроо бүх дугаарыг нь алгасэлгүй сонсдог 16 настай охин байна. За шууд стори руу орё. 25 оны хавар хичээлж амрах төхөөд сэтгэл гэгэлзээд найзууд маань үерхээ чалгал дууч дуусаад бүх юм зэгцрээд гоё үе байлаа. Тэр үед найзуудаараа яг 18 цагт шинээр баригдсан тоглоомын талбай дээр уулзаад 2-3 арын зармаг авч идээд үеийнхээ хөвгүүд рүү харц шидсэн шигээл сэлгүүцэж явдаг байлаа. Манай хоёр найз нэг газар нэг нь өсчөнд нөгөө нь желато зармаг зардаг байсан юм аа. Нэг өдөр ажил нь бүр орой 9 төхүүлж тарна гэд намайг болон нэг найзыг маань хүрээд ирээч гэдээ дуудлаа. Юу л байна, зав байна. Шууд л бид хоёр гарлаа. Замдаа бид хэд уйдаад шийдгэлдээ тоглоом тоглоё гэд манай нэг найз танихгүй хүүнээс айжийг нь асуух болов. Би тэр хүүнийг сонгож өгөх хэрэгтэй байсан юм л та. Яг зам гарах гэж зогсож байтал хажууд нэг дугуйтай хүүгүүн зогсож байхаар нь айжийг нь авахсан. Тэгээд би реквест явуултал намайг зөрүүлээд дагж гин. Ингээд миний хөөрхөн 100-аатай 100 хэллээ. Би хүлээж аваад нэг стори хийсэн байхаар нь хаана явж байгаа ингээд бичээд хайчих ба. Тэр ч над руу зөрүүлээд бичсэн. Бид хоёр харьцаж эхэллээ. Бид нилээн бичиж байгаа нэгэндээ voice явуулж хэлсэн. Надад үнэхээр хоолой таалагдаж илээ. Намайг үргэлж хөөрхнөө гэж сонсдог байсан. Би ч ялхаагүй. Өдрөөс эхлээд 6 хүртэл чаталдаг байлаа. Тэгээд л бид хоёр уулзахаар болвоо. Үнэхээр их тогтолж нэг нэгнээсээ ичсэндээ хөрхий. Орой нар жаргаад нэгнээсээ асуулт асуугаад алхаад л намайг яг гэрийг үдэнд хөргөж өгөө сайхан амраарай гэд явж үлээ. Би гэртээ ороод ягаад ч минийд хүрээд байснаа санаж байна. Эхрийн орд болохоор ч дөрөв сонирхол баг-багаар буурсаар нэг жижигхэн шалтак дээр дөрөөлөд би хайчихсан. Над руу 2 өдөр тасралтгүй бичээд лээсэн. Би хайр найргүй бүх юмараа блог хийсэндээ ингээд зунж дуусаж бидний харилцааж туссан. Тэр өвгөн энэ подкастыг сонсохгүй байх гэж бодож байна. Хей хоёроо та хоёр дуртай шүү. Ингээд өөрийнхөө хүүгийн аваа хэрхэн найрснаа хуваалцъя. Эмэгтэй хүн найрагдах хүндэл найрагддаг гэж маш үнэн үг шүү. Манай нөхөр намайг найрсан л гэж боддог баг. Гэхдээ гүйлдэ. Хайрыгаа анх заалан тарж байла. Би гэдэг хүн бөмбөг бөөрийг хий гэж л мэддэг хүн ягаад ч тэр өдөр заал руу явсан юм бүү мэд.
Тэгэл хараал шууд бунд нэрэл гэрэл цацраад ичиж улаагаад сони юм болсон. Гаднаа бол ерөөсөө сонирхоогүй гимгүү хүн тэгээд таньдаг эмэгтэй найзаараа надтай стори хийгээд намайг меншн хийгээл тэр найз маань манай хүнтэй Facebook найз байсан юм аа. Эрэгтэй хүмүүс тэгээд амархан дөө найзын хүсэл бодсноос хурдан ирсэн. Яа. Тэгэл стори ажиллагаа эхэлж тэмцээн дээр нь очиж дэмжих хүртэл татнасан доо. Эр хүнд 13 мэх байдаг бол эм хүнд 26 мэх байдаг байхгүй юу. Тэгэд одоо 9 дэх жил рүүгээ ороод саяхан нэг өөхөн хүүтэй болсон. Гой хайр гэж байдаг болтол охид минь хичээх хэрэгтэй шүү. Нөхөр та хоёрын танилцсан түүх гэвэл өөр түүх ярьдаг хөрх юм гинэ. Яа, хөрхийва. Тэр нөгөө нэг эсөгийн өнгөрсөн дугаар дээр хэлээдсэн нөгөө эрэгтэй хүн найрдаггүй маа, найрагддгиймаа гэдэг. Тэрсэн өнөөгч гэсэн нэгтсэн шүү. Үнэ. За өдрийн минь хөрхнүүдээ энэ миний амьдралд ганцхан удаа тохиолдсон. Гэхдээ удаа хугацаанд мартагддаггүй нэг дурсамж байгаамаа. 2 дугаар курсын намар байлаа. Хид хидийн хичээлээр хамт суудаг. Нэрийг нь сайн мэдгүй нэг залуу надад анханасаа л онцгой санагддаг байлаа. Яагаад ч юм түүнийг анзаарахгүй өнгөрч чаддаггүй. Ингэсээр хэдэн 7 хоногийн турш зүгээр л холоос харж дотроо багаар тасаж эхэлсэн. Нэг өдөр хичээлийн шалтгаанаар би анх удаа ярилцсан. Тэр өдөр хамгийн сүүлийн пар байсан учраас тараа цагамсргүй байдлаар нэг зүгт явдаг болж хамт алхлаа. Яриа нь энгийн хэрнээ дулаахан намрын зөөлөн салхих нарны туяа хоёрын донд алхаж явхад бүх зүйл нэг л 50 гой санагдаж байлаа. Гэвч тэр гой мэдрэмж удаан үргэлжлээгүй. Хэсэг хугацааны дараа доод курсын нэг охин над дээр ирээд тэр залуугийн хаягийг асууж би жаахан дурлцсан юм шиг байна гэж хэлсэн. Би татгалзаж чадаагүй хаягийг нь өгчихсөн. Гэхдээ тэр мөчөд дотор нэг л хүнөр мэдрэмж төрсөн. Хэрвээ би өөрөө сэтгэлээ хэлчихвэл яах болоо? Намайг амархан олцдог гэж бодоод сонирхол нь буурах болов уу гэж би өөрөөсөө асууж байлаа. Удалгүй тэр залуу бид хоёртой нь хоёулан тань чадалдаг болсон. Түүний бодлыг мэдхийг хүссэн. Тэгэд нэг өдөр зориудаар нөгөө охиныг чам сайн гисэн гэж хэлж хариуг нь ажигласан. Харин дараа нь би өөрөө ч төсөлгүй сэтгэлээ хэлчихсэн. Тэр мөчөөс хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Тэр залуу аажмаар нөгөө охин руу илүү татагдаж тэд хамт явдаг болвоо. Эхэндээ зүгээр л ойр харагддаг байсан ч удалгүй тэд бүр илүү татн болсон. Харин надтай харилцах нь аажмаар бүдгэрч заримдаа бүр намайг анзаарахгүй өнгөрдөг болсон. Тэгээд нэг л мэдхэд тэр бүр алга болсон. Хичээлдээ жирхээ болж ямар ч талбаргүйгээр миний амьдралаас гарч явсан. Бид бинээ сошиал дээр дагдаг. Хаяа идэвхтэй байгааг нь хардагч надад бол тэр чигээрээ ghost хийчихсэн мэт санагцсан. Хамгийн ачирхалтай нь хэдэн сарын дараа түүний эмэгтэй найз над руу бичихтэй чамд бэлэн хүн байсаар байтал яагаад манай найзыг юм хэцүү байдалд оруулж байгаа юм бэ гэж утгатай хоруу үгсийг хэлсэн. Тэр үгийг уншихад нэг л сонирн мэдрэмж төрсөн. Магадгүй тэр надад ч гэсэн сэтгэлтэй байсан юм бах та. Магадгүй би яраагүй байсан бол бүх зүйл өөрөөр ирэх байсан юм билүү. Одоо бодоход хүмүүсийн ярьдаг үнэн юм шиг эмэгтэй хүн төрүүл сэтгэлээ илчлэхээр заримдаа нөгөө хүний сонирхол буурдаг юм шигэ. Тэр явдлаас хойш нэг удалгүй нөхөртэйгөө танилцсан. Сүүлд нөхрөөсөө яагаад намайг хайрлагаар шийдсэнийг нь асуухад чамайг өөрийн болгоход маш их сэтгэл зүрх зориулагдсан учраас өөрийн их нэрээ болгосон учраас үнцэнтэй санагддаг гэж хэлсэн. Эрэгтэй хүн өөрийнхөө хүч чадал ухааны дэ ачилж өөрийн болгосон эмэгтэйгээ маш их үнцэнтэйгээр бодож хайрлаж алдхаас айж явдаг гэсэн. Хүн ямар сонирхолтой стори бай тээ. Тийм байна. Сонин үнцэг байна тий бас. Тийм байна. Би өөрөө 9 дугаар ангид байхдаа 2 дугаар ангийн дүүгээ орой сургуулиас нь авдаг байсан. Хэд хоног цэргийн хувцастай нэг залуу нүдэнд төртөөд гоё харагдаад болдоггүй. Тэгээд нэг өдөр ойрхон зогсох боломж олдоо цэргийн хувцасных нь ингэр дээрх овгийн ихний үсэг нэрийг нь хараад азаа үзээд Facebook-ээс хайсан чинь Facebook-ийг нь олчихдаг юм да. Тэгээд найзын хүсэлт явуулаад догтлоод нэх удахгүй нөгөө маань хүсэлтийг маань авчихсан. Би бүр бөөн баяр. Тэгээд харж агаад л онлайн болохоор нь рандом ямар ч хамаагүй зураг пост дээр нь лайк дардаг. Онлайн байгаа үед нь зурган дээр нь лайк дардаг. Ухаандаа өөрийгөө тоолгочих гэдэл. Тэгээ санснаар болсон над руу чат бичээд танилцаж байлаа. Надаас хэд ах залуу байсан. Нэх удахгүй өдөр товлож нэг орой дүүнэр авах цагаас хальт өмнө ирж уулзаж ярилцаж байсан. Надад бол гоё байсан. Нөгөөндөө би хитрхи жаахан санагдсан байхаа. Тэгээ тэрнээс хойш нэг ч таараагүй, чатлаагүй. Гэхдээ unfriend block гэдэр хийгээгүй. Тэгээд намайг ghostэлж байж үлээ. Тэгтэл одоо 25 26 хүрсэн ч анх удаа өөрөө хэлж акшн хийжсэн болохоор их дурсамжтай хүрхэн санагддаг гинэ. 9 дугаар ангийнхан түүх юм байна. Одоо 25 26-тай. Хөөрхий. Онлайн нахтан зурган дээр нь лайк дарах хэрэгтэй юм биш үү? Тийм байна. Тэгхийн бол шууд харах нь тий. Тийш тэр чинь яг юм онлайн учраас ингээд харж байгаа мэдж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд харж байгаа мэдж байгаа үед нь үйлдэл хийгээд хахад хариу бичихгүй байвал юм хийхгүй байвал окей юм шүү те. Сайн уу би ер нь ичимхий юм шиг хэрнээ яг энэ хүн л мөн гэж бодсон үедээ өөрөө л халхам хийдэг хүн юм аа. Амьдралдаа хоёр л залууд өөрөө дөрөв халхам хийж байсан. Нэг нь миний анхны хайр, нөгөө нь миний нөхөрөө. Анхны хайр лугаа бол би захиа бичээд найзаараа өгүүлж байсан. Гэхдээ захиа эд бичэлцдэг
бүр дээр үе биш шүү. 10 жилийн сурагч байхдаа анхны хайрыгаа харж дурлаад харангуутлаа л дорн захиа бичээд маргааш найзаараа үгүйсэн. Гол нь тэр үед намайг хараагүй харж байгаагүй юм билэ. Тэгсэн мөртлөө миний захианд хариу өгч мессеж бичилцэж уулзнаар хин хиндээ таалагдаж бараг 5 жил үерхсэн. Амьдралын анхны бүгдийг мэдрүүлсэн чухал түүнийг надад бичиж өгсөн. Үргэлж надад сэтгэлээ дэвсдэг байсныг нь бодоод л их баярлаж явдаг. Тэрнээс хойш 10 жилийн хугацаанд бол түн шиг тэгж сэтгэл хөдлөгөөж би өөрөө алхам хийх хэмжээний хүн гарч ирээгүй. Тэгсэн ээж дүү хоёртойгоо хөдөө явахаар замын унаанд судалж жолоо барьж яваа залуу таалагдаад болдгүй. Ээж анханасаа хөдөө явах зар тавьж энэ машиныг олсон. Тийм болохоор ээжийн утсыг нууцаар ухаж ярьсан дугаарыг нь буюу энэ жолоочийн дугаарыг олсон. Тэгээд Facebook дээр дугаараар нь оройжин хайж ухсаар профайлыг нь олоод унтахтаа найзын хүсэлд явуулаад хай гэж бичээд унтаад өглөө. Өглөөс эртэл хүслийг мань аваад хай дугаараа өгөөч гэд над руу хариу бичээд үлдээсэн байдаг юм да. Би ч нисгэн холгүй юм болоод шууд чатлаад бид хоёр хин яараа тэр орой шууд уулзахаар боллоо. Хамгийн сонин тэр орой эхний уулзалтаар л энэ миний нөхөр болох хүн юм байна гэж надад санагдсан. Өмнө нь сайн таньдаг байсан ч юм шиг маш дотн мэдрэмж төрсөн. Гол нь тэр залуу маргааш ээж рүү залгаа дугаараа ин авъя да гэж бодоод унтсан юм билээ. Гэтэл их ч айл хэдийн эртнээс уртаад өөрөө бөөн мөрлөг тагнуул хийж байгаа дотос профайл гэд бүгдийг нь олчихсан төрүүлээд алхам хийчихсэн байгаа юм чинь. Амьдралдаа хоёр л залуу өөрөө төрүүлж алхам хийснийг нэг нь анхны хайр нөгөө нь миний нөхөр байсан юм аа. Одоо бид хоёр хүүхэдтэй сайхан амьдарч байна. Ямар Хөрхи. Аны уулзалтан дээр энэ миний нөхөр гэдэг мэдрэмж ямар байдаг вэ? Ямар яг яадаг болоод тэр мэдрэмж шууд төрт юм бол одоо ингээд за таалагдах нэг өөр тий. Тэнгүүт энэ миний нөхөр юм байна гэдэг мэдрэмж чинь мөр одоо бүр амар next level байх гэдэг шүү дээ. Амар юм аа. Анх 8 дугаар ангид анхны харцаар дурлаж үзсэн юм да. Шатаар алхахтаа зүрсэн юм. Үнэхээр хүн slow motion-дж кинон дээр гардаг шиг хардаг юм билэ. Facebook-ийг нь олоод request явуулаад чат бичээд story-нд нь reply хийгээд овоо хүрхэн чаталж байгаад харьцгаа болоо. Тэгээд нэг жилийн дараа 9 дугаар ангидаа үерхэд яад ч юм үнэхээр чин сэтгэлээсээ хайртай дуртай ирээдүйд цуг амьдрын хурмаа ингэж хийгээд гэж боддог байсан да. Тэгээ үнэхээр хөөрхөн үерхсэн солонгос K-драма шиг л үерхсэн. Тэр үнэхээр хөөрхөн өндөр царайлаг өвөл үерхэд 100 хэдэн сардч билээ гэрийн гадаа дуудгаар нь гүйж очиод гараад уулцсан чинь яг юу гэж хэлснийг санахгүй байна. Хоёулаа салъя гэд найзуудтайгаа ирсэн. Намайг уйлсан чинь инээлддэг юм да. What? Гэртээ орж ирээд өгтлээ уйлаад ээж аав намайг гайхаад тэгээ би дахиж хизээч үерхэхгүй энэ төр гэж боддог. Үнэхээр драматик. Тэгээд сэтгүүр 9 сард хичээлдээ орохдоо glow up хийн мэн гэд ороход нэрэл тэр банд хэдэн сар байнга чат бичдэг. Намайг уучлаарай нийлээ гэсэндээ би ч тоогоогүй тэрнээс хойш хинт ч итгэхгүй гэж байгаад одоо л яг мөрөөдлийнхөө хүнтэй учирсан да. Намайг химэлдэг биш дэмэндэг хайрладаг үргэлжил намайг гэдэг надаас илүү надад маш их хайртай хүн ойлгомжгүй олон юм туршчлаа. Ойлгогдох нуу гинэ. Ойлголоо. Ямар муухай юм бэ? Зайлаа. Иймэрхүү үед хилдэж явах хэрэгтэй юм шиг санагдаж байна. За сайн уу өөрийнхөө нандин түүхийг бичиж байна. 23 оны 8 сард танилтаа уулзах гэж сургууль дээр нь очиж байсан. Тэгсэн найз нэгээд хөөрхөн залуу гараад ирсэн. Тэгээд л нэг удаачгүй би яваад өгсөн. Маргааш нөгөө залуугийнхаа ажийг нь олоод сториг нь үзээд л байгаад байсан. Тэгсэн нэг өдөр жагаат гээд локейшн хардаг ап гинэ. QR тавьсан бахаар нь жагаатаар request явуулсан авчтیں۔ Тэрнээс хойш IG дээр нь дагалцдаг болоод хөөрхөн бичдэг болоод 10 сард нь үерхэж эхэлсэн. Тэгээд яг жилийн дараа 24 оны 10 сард хурмаа хийгээд тустай гараад одоо хамтдаа сайхан амьдарч байна. Хүүе ингээд локейшн шеэр хийдэг юмныхаа QR-ыг тавина гэхээр ямар амар сонирхолтой үйлдэл вэ тий. Хоёлаа нэг ийм локейшн шеэрлдэг аппликейшн туршижсэн тэр биш. Тийм үү? Тэр бүр амар юм лээ тий. Аппликейшн лээ тий. Амар юм лээ. Бүр баран ингээд нөгөө одоо нэг локейшнийг ажил сургууль гэж бүртгүүлэнгүүтлээ, гэр мэр гэж бүртгүүлэнгүүтлээ. Тэндээсээ хөдөлгөөн хийхээр нотификейшн ирээд юм байлээ тий. Би айс шүү дээ. Хүүх. Энд баг байсан түүхүүдээс хамгийн хурдан үерхэн гутаа жилийн дараа гэрэлсэн түүхэн тий. Тийм ээ. Вау. Тэгэл локейшн шеэр хийдэг юмны QR тавна гэхээр бас тийм ихтгэлтэй байна гэсэн үг юм шүү те. Стас нэрхэлтэй. Хаа 3 жилийн үерхлээ бичих гэсэн юм аа. Анх бид хоёр сургуулийн юмар явах гээд нэг GC гэж юу юм бол? Нэг GC-д. За нэг ангид юм болов. Эхний 2 3 уулд нэг клуб юм болов. За нэг клуб шиг юм гээл ойлгоч.
За орсон юм аа. Эхний 2 3 уулзалтан дээр тэр ирээгүйч дараагийн уулзалтан дээр ирсэн. Үнэхээр хөөрхөн хөхтэйсэн. GC-гээс тэрний what GC гэж юу юм? Group chat юм бэ? Яа. Нэг зэрэг ойлголоо шүү дээ. Яа, арай. Найзаа бүр үнэхээр feeling уулздаг уу? TikTok chatтэй мөн гэсэн. GC гэж юу вэ? Очлаарай дүнрээ. Хоёрч. Group chat гэж бичиж вэ? За ихэд одоо ойлгоод уншия. 3 жилийн үерхлээ бичихсэн юм аа. Анх тэр сургуулийн юмар явах гээд нэг групп чатанд орсон юм аа. Эхний 2 3 уулзалтан дээр тэр ирээгүйч дараагийн уулзалтан дээр ирсэн. Үнэхээр хөөрхөн хөхтэйсэн. Групп чатнаас тэрний Facebook-ыг нь олоод зориглож чат бичсэн ч тэр өөдөөс ингээд нөгөө smile emoji-г ингээд нөгөө keyboard-н дээр бичдэг штеп. 2 цэг юм гэсэн хариу өгсөн болохоор амар айгаад жоохон холдож билээ. Тэгээд Японд очиод 7 хоногийн хөтөлбөртэй байсан болохоор эхний 4 билүү 5 хоног нь би тэрнийг огт анзаараагүй. Ядчитэл миний мэдрэмж яг энэ хүмүүс дунд заяаны чинь хань байгаа хайж бол гэсэн мэдрэмжийг амар хүчтэй өгөөд байсан болохоор тэр хүний олох гээд ихтэл зүдэрсэн дээ. Тэгэд яг нэг хичээл суух житэл над руу нэг хүн амар хараад байж таарад. Хараад байсан зүг рүү хартал тэр над руу харж байсан. Харцанд баригдаад шууд харцаа бууруулж үлээ. Ангидаа орчоод хамгийн арын хоосон суудал дээр тэр миний ардаас орж ирээд урд задлын хоосон суудал руу харж байснаа миний хажууд суучихсан. Тэр үед би тэрнээс баахан юм асууж байгаад зориглоод танаа өрөөг үзэж болох уу гэд асуутал тгээ гэсэн. Тэгээд оройн зориглож чат бичээд өрөөг чинь үзэх гээд чи өрөөндөө байна уу гэтэл найзтайгаа дэлгүүр гарч орж ирчээд унтлаа гэсэн. Тэгээл гуниглаа за гэтэл тэр өөдөөс цуг гарах уу гэсэн. Ёо гинэ тэгээд лоббид уулзтал тэр нь найз нь байгаагүй, найз нь гарахаа болсон гэсэн. Тэгээд гарч исэн найз нь байгаагүй. Тэгээд дэлгүүр очиод буцаж хотел руугаа ороод ахиад хоёулахнаа баймаар байсан болохоор би түүнээс ахиад цуг дэлгүүр гараад өгөөч гэж асуугаад цуг гарсан юм аа. Хотел руугаа буцаж орох гээд гэрлэн төхөн дээр зогсож байхдаа би баахан юм ярьсан. Тэр өөдөөс амар хөрхи инээгээд намайг амар сонсоод байсан. Би тэрний инээж байгаа төрхөнд нь үнэхээр гүн татагдчихсан. Тэгээ тэр орой өөр нэг найзтайгаа гуруулаа гараад тэрүүгээр алхах болоод манай найз уугаад жоохон халдсан. Би найзыгаа маллаад манай хүн намайг харж хандаад даарахаар күртгээ өгөөд уух юм авах гэж зогсож байтал мөрөн дээр ирүүгээ тавиад юу авах гэж байгаа гэж надаас асуугаад ёо нүүр нь амар ойрхон байсан гинэ. Тэгээд би найзыгаа өрөөлөө нь оруулж өгөөд манай хүн намайг оруулж өгөөд маргааш нь тэр амар ядарсан харагдаад надаас жоохон дөлөөд байсан юм аа. Би амар санаа зовсон. Тэгээд яг явхаас 2 хоногийн өмнө билүү 1 хоногийн өмнө миний мэдрэмж бүр амар хүчтэй хилээд болтгүй. Түүнийг алдах гад байна. Гуйгаа чи очиж уулз. Одоо л гуйхгүй бол чи Монголд очиод алдна шүү гэд болдоггүй. Яа тэгээд тэр өдрийнхөө орой 2 найзтайгаа хувилдаж байгаа тэрнийг авч гараад гуй гэж бодсон юм аа. Тэгсэн манай хүн бас 2 найзаа дагуулад ирдэг наасан. Дуус чи. Тэгээд ямар ч тач бөөндө гараад уухаар болоод уунгаа юм ярьцгааж байгаад зармаг эцгээ хийгээд бит хоёрыг зармагнд явуулаад хүрээд иртэл хинч байгаагүй. Ха. Бүгд хотел руугаа буцсан байсан. Тэгэл бит хоёр авсан зармгаа эдингээ савлуур дээр суугаад юм ярьж инээлдээд манай хүн амар хичээд намайг наалж нурж унаж ирээл сугтаж аваад амар хөөрхөн. Тэгээ за харих уу гэд явж идэл тэр жоохон алхахыг гэд энэ тэрүүгээр алхаад бит хоёр хоёулаа ууцсан бич гайгүй манай хүн бас жоохон халдсан л байсан баг. Тэгэд энийг нь ашиглаад гуй гэж бодоод би сугтаад явсан. Тэгсэн гар гулгаад тэрний хармаа руу орчих гэд болохгүй. Тэгэхээр за гай гээл гараа судлаад хармаалуунд баг орох шахам явж идэл тэр шууд намайг хөтлөөд авсан. Би ч догтлоод амьсгалж чадахгүй. Хэсэг чимээгүй болоод амар улаагаад тэгж байгаад ухаан ороод энэ юу гэсэн үг лээ гэд инээж ичингүүрээ асуудал маргааш мэдэрээ гэдэл байсан. Би ч тэсгүй байнга л асуугаад тэгсэн өөдөөс амар хөрхөн инээж харж байгаад надтай үерхээч гэж гуйжсэн да. Би яг алхан бүрээ эхлүүлээд тэр дандаа дуусгадаг байсан. Анх уулзсан мөчөөс эхлээл тэр намайг сонирхдаг байсан болж таарсан. Хоёр биенээ сонирхоод л би байнга очиж яриа өддөг байсан болохоор тэр амар баярлаад намайг дандаа ирж юм ярихыг хүлээдэг байсан гэсэн. Японд байхдаа метронд явж байхдаа би тэрний гарыг бариул болгож ашиглаад тэр үнэхээр зориг гаргаж хийсэн үйлдэл байсан. Намайг амар хайрладаг, халамжилдаг, өмнөх үерхлээс авсан травмаг
ахаа минь эмчилж өгөөд зогсохгүй миний дотоод хүүхдийг ч хүртэл гаргаж ирж хайрлаад л дараагийн 2 дахь жилд нь тэр цэрэгт яваад би Япон яваад холын зайд орсон. Тэгсэн хоёр биендээ захиа амттан явуулж утсаар ярьж үнэхээр л гоё байсан. 3 дахь жилдээ ч холын харилцаанд байж байгаа. Тэгэл баах юм болоо салсандаа миний хамгийн нандаа үерхэл байсан. Стop хөөрх юм аа. Энэ охиноос бүр яг нөгөө энэ хүүхдүүд яаж бичдгийг үнэхээр ойлгож байна заяа ингээд эможинуудыг дандаа ингээд үсгээр төлөөлүүлж бичсэн бах юм. Одоо холын зайд холын харилцаанд орсон гэдгийн доор ингээд юм гуниглсан эможи байх шиг байна. Тэрийг болохоор TVT гэж бичсэн байна заяа. Харин да. Ийм эможи амар их байна. Тэгээд том Т өсөг чинь юм уйлж байгаа юм шиг харагдаж байна шүү дээ. Тэгээд энийг бас айгүй их бичсэн байна. Нэчээсэл юм Япон школ юм уу? Тийм юм. Тийм юм болоо нэрээ. Сайн уу? За яг миний бичих ёстой газар байна. Анх хэлний бэлтгэлд явж агаад нэг залууг олж хараад бунд. Тэгэл хэсэг хичээл ном гээд нэг харьцах боломжгүй шахуу байж агаад би идэхтэй яг ард нь суудаг хойноос нь л харгаас цаашгүй. Хэсэг хугацаач өнгөрч надад бас талтай юм шиг санагдаад тэгээд ангаараа кино үзлээ. Яг миний хажууд сууж байна. Би ч ахаа гэж бодоостой. Хэд хоногийн дараа ангаараа хоолнд орлоо бас миний хажууд сууд юм да. Миний зүрх бэнтэр бүр савлаад. Тэгээд надад ч талтай би ч бас. Тэгээд нэг мэдсэн манай ангийн охин бас тэр нь талтай байгаад байна. Булаацалдаад байгаа юм уу хайшаа. Тэгээд ангаараа бас караоке орсон чинь нөгөө охин чинь бүр илт хандраад байдаг шүү. Би шууд нөгөө залуу руу гарнаас нь чирч гадаа гараад үнсцээ. Би бүр тийм үйл хийсэндээ өөртөө ч итгэдэггүй одоо 2 хүүгээ аав гэж болсон. Сайхан амьдарч байна. Энийг л зөрөг гэхгүй юм бол өөр юуг зөрөг гэх юм бэ гинэ. Пүү. Зөрөг охин минь зөрөг. Яач вэ? Вау. Эвэрэмаяа. Үнийг охин хандраад харна. Алуу. Ёо. Oh my god. Good job. Сайн уу хоёроо. За эхлээд хөөрхөн шүү, гоё шүү гэд хэлчихье. Анх 10 дугаар ангида ангийнхан хүүд сайн болсон байдаг юм аа. 6 дугаар ангиасаа цуг сурсан. Багада их бондгоор намхан хүү байсан ч том болсон хойноо анзаархад метр 90 см үнэн гоё бихтэй болчихсныг нь шууд хараад л дурлах шиг болсон. Би ч сайн болсон хөвгөндөө шууд л өөрийгөө илэрхийлдэг тийм нэг шулуухан охин байж тээ. Зуны амралт эхлэхэд сүүлчийн 5 дахь өдөр ангиасаа дуудаж гаргаж ирж байгаад л юм хэлэх гэсэн юм гээд шууд л би чамд сайн гэд хэлчихээ зутаачихсан. Тэр оройн чи шийтгэлээр хэлсэн юм уу гэж асууж чат эхлүүлээд хид бичээд л дахиж харьцаагүй. Тэр хичээлийн жил төрсөн өдрөөр нь бэлэг авах гээд ангийнхан 3 хүүтэй цог явж бэлэг авсан. Ядаж яхад энэ 3-та гурван нь жаахан байхдаа сайн байсан гэж байгаа. Их дурлантгай охин юм л да. За тэгээд зун нь буур нуур гэр бүлэрээ аялж байхдаа автагаа муудалцаад гадаа салют буудуулж байхад уйлаад гараагүй. Өглөө нь инста орсон чинь яг надтай нэг газар аялж байж тараад тэр салютыг буудуулж байсан байна лээ. Тэр өглөө нь буцах байсан учраас таараагүй. Тэгээд л 11 дугаар ангид ороод өөрийгөө move on хийсэн гэж бодсон л доо. Угаасаа сайн гэдгийг хэлээд юу ч болоогүй болохоор хаягдсан л гэж бодож байлаа. Тэр үйл гинэт яасан юм уулзъя гээд хэлэхэд нь зөндөө баярлаад уулзаад тэрүүхэн тэндээ болцоо хийсэн. PS ороод What is PS? PC юм биш үү гэж. PS ороод Photoshop PlayStation. За PlayStation нас байж магадгүй юм байна. PS орчоод хоол идэнэ гэж бодоод ээжээсээ мөнгө авцсан ирсэн. Тоглолт тусаад за хоёлаа ямар хоол идэх үү гэсэн чинь үнтэй штт гэж CU дахуулж орсон. Тэгэл тэр өдөр надаас чатаар хоёлаа үерхээ гэж асуугаад 1-р курсын эхний семестр хүртэл үерхсэн. Эхний жилдээ надад үнэхээр хайртай юм шиг санагдаад подкаст ээж аавын хэлснээр суун муун гэж бодож болохгүй салвал хэцүү гэж хэлснийг нь бас санаад их хичээсэн. Бүр илүү сайн болохгүй. Октоодтай гэж хэлэхэд ер нь өөрөө араас нь гүйж үерхэд эхэлсэн харьцаа эрэгтэй нь эхэлснээс хэврэг юм шиг. 2 дахь жилд бол чи намайг төрүүлж хөтөлсөнгүй, тэрсэнгүү надад санаа тавьсангүй гэж зөндөөл хэрэлцэн. Угаасаа гарахгүй байгаа сэтгэлийг гуйгаад хэрэггүй юм лээ. Жохон байсан учраас мачур байж чадаагүй надад сэтгэлгүйг анзаарч эхэлсэн үедээ л болох байсан юм. Мөн ч их гомдол нулимстайгаа холилдсон. Оюутан болоод зөндөө гой хөвгүүд байгаа гэж найдсан ч бүгд л бүс бөөр ярьсан залуучууд. Эсвэл би өмнөх харилцаанасаа жаахан шархалсан байх гэхдээ хөөхөн хүү гараад бас эрэгчин билүү мэдэхгүй л юм. Хөөхөн охтууд минь хэцүү харилцаанаас сафар хийсэн ч сургаал гэж бодороод хоёртоо туртай шүү баярлаа. Амар том хүн шиг биччихлээ 18-тай шүү би гинэ. Нээ. Тэгээд бид хоёр сая нааша хоол идчих байхдаа л товчхон л яриа хийсэн юм л та нэг юм
мэдгүй зөвөр төрсөн энэ юуг уншсан чинь нэг юм гоё октод маань за эрэгтэй хүмүүсийг мэдгүй юм те эрэгтэй хүмүүсийн амьдрал одоо юу бодож явж байгаа. Гэхдээ ингээ октод маань амар гоё сэтгэлээрээ ч юм уу одоо юугаар ч юм амар гоё нэндан нэг юм цэвэр те одоо юу гэх юм дэ нэг юм хин нэгэнд юм илүү тутам муухай үйлдэл хийхгүйгээр нэг юм гоё амар гоё цэвэрхэн нэндан амьдраасаа гэж гинт бодогдов. Ягаад ч юм одоо энэ тэнд ингээд болсон сторинууд түүхүүдийг сонсхолоор нэг юм муухай юу вэ хүний амьдралд юм байдаг юм уу ч юм уу эсвэл миний бодож явж исэн хүн амар миний бодож явж исэн хүн юм хэлээ гэж юу гэмээр тийм муухай сторинууд нэгдийн гомдоосон чийдэлсэн юмнууд амар их сонсогдох юм аа. Тэгээ охтууд маань ялангуяа жоохон охтууд маань тийм нас хол байгаасэ. Үнэ. Тийм. Би бас яг андад яриад явж байлаа. Хэдүүл ингээл хитрхи амар юм баабалт амьдрал одоо яг өөртөөхөө хүрээллээр өөртөөхөө таньж мэддэг хүмүүсээр л ингээл бүх хүмүүсийг яг тэр чигээр ингээд гоё гэд бүгдийг хүлээж аваад байгаа байхгүй. Тэгтэлс ингээд амар сторинууд амар хүмүүс байна. За анх ажилд ороод нэг ахыг крашилж эхэлвэ. Гоё ах шүү гэд бодоод л явж байлаа. Ажлын хуваарийг нь хүртэл харж байгаа санамсаргүй мэтэр санаатай тааралцдаг байлаа. Бүр миний ажил биш байхад ямд ажиллахын тулд сайн дураар ажилдаг байв. Рандом өгсөн багийг нь баярландаа цаасанд боогод хадгалж байж үлээ. Нэг өдөр аяжгаар дагалцваа. Би ч краштаа зориулж гоё сайхан стори хийдэг болов. Сториг маань үтсэн байвал даалгавар биелэгдлээ л гэсэн үг. Би тэгээд гинтл нэг өдөр угаасаа намайг дүүшгээ боддог байх гэж бодоод сэтгэлээ илчлээд үзье гэж шийдлээ. Ажил дээр close friend-тэй оруулж байгаа сэтгэлээ илчээсэн уртаа стори хийвээ. Төгсгөлд нь гэхдээ одоо дахиж таныг зориулж стори хийхгүй гэд биччихв. Тэгсэн reply хийгээд ороод ирж чинь дахиж стори хийхгүй гэхээр гонигтай юм аа гэсэн байдаг юм да. Хонглын үзүүрт гэрэл асууштэй. Тэр явдлын дараа би сүүн заримны тухай стори хийсэн юм аа. Reply хийгээд ороод ирж шүү. Ажил дараад хамт сүүн зарим гэдээ гэд би анхудаа болцвоо. Тэгээд л жан болсон доо. Одоо тэгээд нөхрөө болгож авч суугаад хөөрхөн хөөтэй болсон байна. Хүмүүсний годонсоо охин гарч ирээд аваад суусан л гэлцдэг. Жич нөгөө бохийг цаасанд боогоо дэвтэр дээр скотчтод нааж хадгалсан одоо ч байдгаа гинэ. Яа. Би сайн нэг амар сөрөг бодол орж ирлээ. Сөрөгч байх уу? Одоо ингээд энэ сторинууд дээр яг энэний өмнөх сторин дээр ч үлээ ингээд нөгөө ажлынхаа хүнд хаалгадангууд шууд тэр хүнд ингээд энэ хүн их нэртэйж магадгүй, найз охинтэйж магадгүй, их нэр хүүхдтэйж магадгүй гэдэг бодол орж ирээ чеклсэн гэж штэ. Ер нь бол ингээд нөгөө таалагдж байгаа хүн байвал хамгийн түрүүнд чеклэх юмнуудын нэг тэртэй ингээд энэ хүн их нэртэй юу, хүүхдтэй юу, найз охинтой юу гэдгийг шууд чеклэх хэрэгтэй. Ингээд шууд асуусан ч болно штэ. Тэгэхгүй ингээд нэгдэж тэрийг мдээгүй харилцаж эхлэх нь жоохон эвгүй. Хоёрдож мдээгүй яжгаад тийм одоо ихнэр хүүхдтэй хүн байвал өөрөө амар эвгүй байдалд орно. Тэгээ мэдээд хийж ивэл эвин. Тэгээд сүүлийн яг энийг ч гэсэн уншаад тэгж бодлоо нөгөө ажлын ах гэд крашлсан гэхээр бас ингээд ихнэртэй юу хүүхдтэй юу те гэдгийг нэг чеклж авахгүй болол. Би одоо амар читлүүлсэн юм шиг юм ярьчлаа. За манай найзад тохиолдсон явдлыг бичье. Оюутны 2 дугаар курст байхдаа ангийнхаа залууд сайн болоод тэгээд хамт хичээлүүдээ үзээд хэсэг хугацаа өнгөрөөд тухайн үедээ электроникийн үндэс дээр нэг лаборатори бүр нэг баг болоод робот хийж дүнгээ гаргадаг байсан. Тэдний баг нэлээд оройтож роботоо хийгээд тарцгаасан. Тэгэд манай найз нөгөө крашлаг залуутайгаа хамт таксидад буухтаа би ч хамт сайн гэж хэлсэн. Харин нөгөө хөлдөө залуугаас ямар нэгэн хариу үйлдэл гараагүй. Тэгэд чихний семестрийн хичээлнийг юм дуусаж манай найз ахиж нэг хичээл тэрнтэй хамт сонгохгүй юм шүү гэдэл яриад байдаг байсан. Тэгсэн хаврын семестрийн хичээл манай хоёр санамсаргүй таарлахад нөгөө хөлдөө залуу маань юу ч ярихгүй усанд хайсан чулуу шиг байснаа гинт хоёулаа өрхөж байгаа те гэд гараас хөтлсөн гэсэн. Энэ үеэс тэдний хайр буцалж одоо хүртэл хамт байгаа. Цаашдаа ч хамт байхаар бат болсон гинэ. Бат болсон гэж яаж битээд байгаа гэдэг. Харин найз нь бат болсон гэж тодорхойлсон. Энэ үе хоёр хүний тодорхойлох юм шиг. Бат болсон гэсэн юм шүү дээ. Яаж мэдээ вэ? Гахалтай. Hello Rose 17 настай би өөрийн нэгэн харин түүхэ бичье. Би 8 дугаар ангиасаа эхэлж хөвгүүдэд татагдаад крашилж эхэлсэн. Тэрнээс өмнө панднер надад сэтгэлээ илчилдэг байсан. Тухайн үедээ би гэдэг хүн яг юу гэж хэлэх гэдгээ мэддэггүй байваа. За гэдэл өнгөртөг. Яг яах учраа мэдэхгүй. Хүнтэй үерхэж үзээгүй байлаа. 8 дугаар ангидаа би волейболын бэлтгэлд найзтайгаа явсан. Анх удаа тоглож байгаа болохоор үнэхээр муу. Тэгээд бэлтгэлдээ очсон чинь манай ангийн хөвгүүн бас явж байна. 3 дугаар ангиасаа хойш нэг ангид суусан мөртлөө юм ч ярьж үзээгүй, харьцдаггүй. Бас тэр ч гэсэн манай ангийн
ангийн охинтой салж нийлж нэг жил үерхсэн хөвгүүн байдаг юм аа. Тэгээд бэлтгэлд ирээд сайн дагуулдаг гэдгийг мэдээд ер нь нэг нүдэнд тусаж эхэлсэн. Бэлтгэлийн охтууд ч бид хоёрыг амар холбож ярьдаг байлаа. Нэг сарын үед нэг орой ямар ч үйл ажиллагаагаар би юм бичих хэрэгтэй болоод бичсэн чинь хариулдаггүй. Би ч гайхаад манайх тэр өдөр цагаан сарын буузаа хийж байсан болохоор би ихээхэн шүн бичсэн. Тэгээд шүн болтол хүлээгээд тэгсэн гинт тэр ч бас буузаа хийсэн уучлаарай гэд бичсэн. Нэг нүдэнд туссан болоод тэр амар удаан хүлээсэн дэж тэрөө би хариу ирсэнд нь доглоод суучихсан. За тэгээ найзуудтай хэлвэ. Тэгсэн чи ерөнхий магтаад та хоёр бүтнэ гэж сунаж гарсан да. Би ч бас итгээд чихээрээ сонсоод крашлаад хэлвэ. Гой үнэртэй, олооггүй, товчгоо яриатай, хойноос нь нөхдүүдгүүдэг, халамжтай, харисантай, тийм ч өндөр царайлаг байгаагүй ч надад бол үнэхээр хөөрхөн харагддаг, гой хоолойтой, хөөрхөн инээдэг том алаг нүдтэй. Миний тайпнаас жаахан зурсан ч өөртөө намайг соронд шиг татсан хөө байлаа. Пүү ямар авирч. Гэтэл миний хамгийн анхны сайн басан банд намайг тоодоггүй. Чат бичүүл юм асуувал дандаа л мэдгүй. MDQ за тэр мэдгүй гэдэг би ч тийх тусан улмал хоолдоод волейбол тоглож байх нь харж хөөрөөдөл солиордог чат бичгээс өөр үйлдэл хийж чаддаггүй байлаа. Ингэж явсаар зуны амралт болж уулзах боломжгүй болоод би ч бүтэхгүй дээ эвлэрээд бат мартна гэж зун шийдвэ. Тэгээд 3 сар юу ч бичээгүй байж байтал 8 сарын сүүлээр над руу бичээд унлаа. Тэгээд л юу мартах үлгэр болсон юм да. 100 тусаж 9 дугаар ангидаа орсон чинь надад ер нь л таалтай гэдгээр хэлээд хаяа хөөрхөн чат бичээд айгүй гоё өгөө аваатай ангийн хүүхдүүд ч гадарлаад эхэлсэн. Тэрний утасны код миний төрсөн өдөр болж таарлаа. Хаяа гоё юм авч өгдөг болоод намайг найраад эхэлвэ. Ер нь тодорхой 9 дугаар анги бүтэн түүнтэй харьцсан улмаа сайн болоод татагдаад байлаа. Надад Spider-Man хайкугийн бүх ангийг үзүүлж түүний дуртай зүйлж би дуртай болж эхэллээ. Хогны баярч болж ангаараа зугаалгаар яваа тэр өдөр л надад намайг гуйх байх гэсэн чинь гуйдаггүй. Шүнж боллоо. Солиоцч буудгыг хоёулахнаа харлаа. Тэр үед дотроо хүлээж байсан чинь намайг гуйгаагүй. Тэгээд л гэртээ харьсан. Нөгөөдөр нь би яагаад ч юм амар мэдрэмж төрөөд би чатар гуйчихсан. Эмэгтэй хүний бардам зан энэ төр байхгүй. Тэгээд зун нь үерхэд ихэндээ бүх зүйл сайхан. Миний анхны үерхэл болохоор бүх юм шин содон дэндүү доглол дүүрэн тайван үнэхээр гоё байсан. 5 дугаар сараас 10 сар хүртэл гоё байлаа. Дундуур нь 10 дугаар ангид ороход бид хоёр өөр ангид хуваагдаад орлоо. Манай 10 дугаар ангийнхныг тэр жигтэнд холжчихсан юм аа. Гэтэл 11 сарын үед тэр нэг л биш болоод би яг яасан гэдгийг одоож бүрэн мэддэггүй. Миний бодлоор өөр охин сайн болсон байх гэж боддог. Тэгээд надаас залхсан байхаа. Чат бичиж уулзах нь ховорцсон. Надаас холдох тусам би илүү ихээр хониос нь гүйж харьцах гэж хичээдэг болсон. Эцэстээ тэр 12 сар дуучлаарай харилцаагаа дуусгахыг хүсэж байна гэж хэлгээд үнэхээр хэцүү байсан ч нөгөө талаасаа нэг ачаа аваад хайчихсан юм бид хоёр танихгүй хүн шиг зөрдөг болсон. Надад мартах нь маш хэцүү байсан. 5 сарыг зарцуулсан. Би ч волейбол тоглож тухайн хэцүү үеэд авсан да. Тэгээд сайхан марцсан чинь дахин 100 намайг гуйсан. Би ч тэгээд зөвшөөрөөд үерхэд дахиад бүх зүйлийг давтагдаж өдөржин уйсаар болох шийдвэрийг гаргаж энэ удаадаа үнэхээр байсан. Би гомдож үзэн яддаггүй. Одоо бас сургууль заримдаа тааруул танихгүй зөрдөг тотон царай босондоо сүүлийн үерхэлд би хит их хайрлсан л гэж боддгоо. Хүчтэй хайр дурлаас хүн ихийг ойлгож авдаг. Энэ дурлаас ойлгоход өөр чинь хайртай зөөлөн хүүг сонгоорой. Хүнээс салах, тавьж явуулах хэцүү ч өөрийгөө зовоож байж зуурлаж хүчилж болохгүй. Одоо үнэхээр жаахан байгаа ч гэсэн үерхэж үтсэндээ баярлалаа. Тэр ах төвшөө ах та хоёрыг надад санал болгож шинэ бичлэг орсон гэж сануулдаг байлаа. Үүнээс хойш тань дуртай болоод Андагч хоёрын подкастад үнэхээр дуртай болсон. Тэр одоо магадгүй сонсож байж болох юм. Нэг сонирхолтой байгаагүй байж болох байх. Гэхдээ эмэгтэй нүүлдэл хийсэн бүтээгүй хайрын түүх байлаа. Маш их зориг гаргаж бичлээ гэнэ. Ингээл гүнзгий амсгаа. Хайр дурлалын асуудлаас. Complicated. Анх найзын танил гэж танилцаад маргааш нь гадагшаа явах гэж байгаа гэсэн болохоор нь очиод хэцүү байвал залгаад уйлаарэ гэд хэлж байсан юм. Найзууд маань ингэж хэлдэг ёстой ч гэх юм уу ер нь хэлдэг үг гинэ. Тэгээ сарын дараа хавцаа бичээд 1-2 цаг бүтэн яриад юу ч ярьсан амар сайн ойлголцдог аашцан энэ төр адилхан тэгээд байнга бичдэг оройн ярьдаг болоод төрүүлж би сайн гэдгээ хэлээд тэгээд хэд хоногийн дараа үерхэж байсан. Холын харилцаа угаасаа жоохон хэцүү аль нь завгүй орой болгон ярьдаг ч гэсэн ярьж байгаад яриад тасарчхан тэгээд явандаа жижиг сажиг зүйл дээр гомдон тэгээд завгүйг нь мэдэж байгаа ч тоохгүй байгаа юм шиг санагдаад гинт би өөрөө гуугаж ах үерхэж гисэн болохоор намайг ингээд тоохо болцгож байгаа юм бах та гэд үгүй дээ гэд мэдээд байгаа ч гэсэн өөртөө үн цэнгүй юм шиг санагдана. Хажуугаар нь бас уцаа нээхээр л эмэгтэй хүн үн цэнтэй байх ёстой, эрэгтэй хүн ан хийдэг, эрэгтэй хүн хайртай бол байнга бичдэг энтергээд балаа юм харагдаад октод хажууд ийм ч хүнээс хүн хойноосгүйгээд ингэж бичээд тоохгүй байгаа гэдэл та хоёр ер нь яаж үргэсэн юм гэд асуухаар нэг тийм
хөрхий гэх гээд байгаа ч юм шиг. Тухайн үед бас яг миний depression эхэлж байсан. Угаасаа би ийм харчаагүй, юу ч чаддаггүй, хинт ч хэрэггүй гэдэг дээр нэмэгдээд яг үндэ бол тэр хүн намайг хизээж тэгж бодоогүй. Ямар санагдаж байгаагаа хэлэхэд аргатаад зүгээр болж байсан. Өөр шалтгаанаас болоо салсан. Миний толгой дотор л асуудал байгаа л та. Өөртөө бүр солиотой ихтэй хүн бол би бүр чамд ингэж байхад ивэл гэж бодоорой, чадахгүй бол хохин гээд л явах байсан баг гинэ. Инстаграм үнэнтэй ингээл нөө инстаграмын фид мэд үздээр ингээл энэ дээр бичсэн шиг эмхтэй үнцэнтэй ах эрэгтэй хүн хийдэг, эрэгтэй хүн хайртай бол баян бичдэг энэ төр. Яг тийм стереотипод байгаа. Үнэ. Тэг юм эмзэг үед нь иймэрхүү юм гараад ирэхэр угаасаа буруутай юм шиг ялаадаг тий. За сайн байна уу? Танд өдрийн мэндийг хүргье. Би уурхайн жижигхэн бааранд DJ хийдэг залууг 2-3 удаа хөгжмийн сет тавьж байхад нь татагдваа. Крашлсан гэхэд болно. Ажлынхаа нийлдэг найз дүүдээ бас эрэгтэй найзтай ярьсан байсан юм. Гэтэл уурхайн ажилтнуудын дотоостой байдаг группт эрэгтэй найз маань нэрээ нууцлаад пост тавьваа. DJ-г хаана ажилладаг хэн гэдэг гэх мэт. Өдрийн цагаар уурхаад өөрийнхөө мэргэжлээр ажиллаад оройн цагаар хоббигоороо DJ хийдэг залуу болж таарсан. Доор нь ажлынхнаас нэг нэр компаниг нь хэлчихэн тэрэ. Гэтэл ажлын дуу стокер хөтөлж тэр залуугийн бүтэн овг нэрийг нь IG хаягтай нь олчихдаг юм да. Би ч анхандаа бичин барина гэж юу ч бодлого дүү маань хөөрхөн сэтгэл гаргаад олоод өгж байхад гээд ерөнхийдөө IG-гаар зүгээр л дагдаг болъё гэж бодоод follow request явуултал approve хийчлээ. Манай уурхаад DJ-тэй баар хөгжмийн сургалтын өрөө гоо сайхны салаангийн зөндөө их юм би. Request явуулсныхаа дараа хөгжмийн өрөөнд очоод хэл хөгжмөө тавтаад сууж байсан чинь хэдэн минутын өмнө request явуулсан хүн хаалга хонголгоод ороод ирвэ. Би таг гацчихсан шок. Гэтэл ажлынхаа хэдэн хүнтэй шинэ жилийн бичлэгэнд ашиглах видео хэдхэн минут хийж болох уу? Энэ өрөөг ашиглаад гэхээр миний дүүч гарахгүй хэл хөгжмөө орхиод гараад явчихсан. Миний дууч гарахгүй хэл хөгжмөө орхиод гараад явчихсан. Коридорт гараад сешн дотор байгаа зүрх минь амар гарч ирэх нэ. Богино хугацаанд тэгжил их татагджээ. Мэдээж нөгөөдүүдээ хэлсэн чинь тэр минь бас шок. 14,000 хүн тогтмол ажилдаг уурхаад тэр болгон хүнтэй амархан таарад байдаггүй юм аа. Ярьж болцож цаг газраа тохирж байж кофе уудаг, найз нөхөдтэйгээ уулздаг. За тэгээд тэд нар бичлэгээ хийгээд болчихлоо баярлаа гэд хөгжмийн өрөөнөөс гарч би буцаад өрөөндөө орхон дээрээ хөгжмийн хайрцгаа бүх юма салан задгаа үлдээснээ хараа тэгжил их сандраад гарсан өөрийгөө бодоод инээд ч хөрөх шиг мэдээж IG-чин хүн чинь тэр өрөөндөө сторигоо хийлгөө явах вэ. Гэтэл оройн 10 цагийн орчинд амьдардаг уурхайн өрөөндөө амрах гэд хөвтөж байтал DJ-гээс follow request ороод ирлээ. Request-ийг минь аваад шууд дагвал сонирхолгүй штэ. Бараг 4 цагийн дараа request явуулахад нь хөөрхөн санагдаад авсан чинь сторийн дээр маань сайн уу хөгжмийн өрөөндөөс эмхтэй байна штэ гэд reply хийгээд ороод ирхэн дээрээ. Харин тиймээ request явуулаад удаагүй байж байтал ороод ирэхээр чинь шоконд орсон гэд үннээ л хэллээ. Оройжин чадлсны эцэст эхлээд би түүнийг харсан биш. Тэр эхлээд намайг харсан. Уурхаараа нэг онгоцоор хэдхэн өдрийн өмнө хамт нисч ирж болж ирсэн байж таарсан. Ингээд бид хоёр өчнөө л чадалж нэг нэгнээ таньж мэдэж уулзаж уурхаа дээр сонирхолтойгоор гоё дурлсан анхны дурлал мань байваа. Пионер хөгжмөө бариад намайг гадаа хүлээгээд зогсож байсан өндөр залуу одоо ч хаяанууд нь тарагддаг. Эхлэн сонирхолтой өрнөл гойж төсөглөн тийм сайхан байгаагүй. Одоо яасан гэж үү тэр маань уурхадаа би харин хувийн шалтгаанаас болоод гадаадад ирчихсэн байна. Сүүлд Монголоос явхдаа чат битсэн үнээс хойш холбогдоогүй. Тэрнийхээ өгсөн бодволыг одоо ч өмсөж унтдаг хэвээрээ сэтгэл дулаахан гоё мэдрэмж өгч оч асааж байсанд баярлаж явдаг. Deep down эмо биш зүгээр л хөнгөн хөөрхөн гоё дурлалсан болохоор хуваалцмар санагдлаа гинэ. Манай эмэгтэй ингээд нэг ямар санамсаргүй 14,000 хүн донд ингэж таарваа гэж бодсон чи эрэгтэй баг өөрөө өнөө тэр таарлыг бий болгосон юм шүү тий. Уурхайн амьдрал тэнд ингээд ийм ганц би залуучуудын нэг юм гоё юмнууд гоё идэг бах тий. Нэр тийм юм тий. Уурхаа дээр илдэв муухай юмнууд. Би яагаад тэр чи ямар дарклаад байна. Яагаад надад тийм болчихсон юм болоо. Хоёлынгийнхаа подкаст эхлүүлэхээс өмнө ярьсан юмнууд нөлөөлж байгаа хаа. Би ингээд яг нэг юм эрэг түүхээ хангууд л ингээд тийм байгаа гэл ингээд тийм ээ. Яа өөрөөсөө ажиллаа. Би чи ерөөсөө юм биш шүү дээ. Sorry нээзэдэ жоохон dark юм яриадэж магадгүй шинжтэй байна шүү. Пүү ямар урт юм бэ? Вау, 7 скролтлоо. Таач. 18 нас миний бүтлгүй харин түүх. Би 10 жилээ төгсөөд gap year авах талаар аав ээжтэйгээ зөвлөлдсөн юм аа. Ашгүй хэд маань нааштай хариугч намайг ихэд дэмжсэн. Тэгээд хүсэн хүлээж багасаа сурсан гадаад хэл дээрээ тулгуурлан нэг томоохон компанид маш том үүрэг хариуцлага үрж ажиллахаар болж надад алтан боломж олдсон. Та бүхэн гайхаж магадгүй л дээ би ч тухайн үед шоконд орсон. Хайртай захирал маань хэлэхдээ хүнийг одоогийнх нь байдлаар бүгд өгнө. Тэр хүн ирээдүйд ямар ч замаар явж юу ч хийж болно гэж хэлээд маш олон газраас татгалзсан хариу авсан байсан намайг сонгож авсан юм аа. Манай ажил гэрээс нэлээд зайтай ажил руу автобус явдаггүй болохоор би дандаа 3-4 буудал алхаж
очдог байсан ч замын харагдах орчин их гоё. Нэг өдөр Улаанбаатарт Аадар бороо орч захирал маань тэр өдөр ажиллаа гэрээсээ хийж болно гэсэн мессеж ирүүлснийг харалгүй ажил дээрээ очихв. Хоосон хаалга мөрөсөндөө жаахан юм хийж байгаад паркаар тойроод гарыг гэж бодоод бороо зогссон үед парк орж жаахан алхлаа. Гэтэл 10 жилийнхээ ангийн хүүхэдтэй таарч тэнд ажиллаж байгааг нь дуулаад цагч эрт байсан болохоор жаахан юм ярьцв. Тэр усан бороотой өдөр бас паркаар хүмүүс тоглох гээд явж байна. Нэг их өндөр надаас ч хүн болгон л өндөрлөлтөө би 160 гинэ. Гэрийнхэнтэйгээ явж байгаа өндөр бор арьстай цэвэрхэн царайтай хөвгүүнийг олж харлаа. Очиж яг манай найзын ажиллаж байгаа тоглоом дээр хүрээд ирсэн юм. Хараад л зүрх аваад явчихж байгаа юм чинь. Найздаа мэдээж хэлээд өөрөө инстаграмыг нь авч зүрхлэхгүй болохоор найзыгаа гүйлгэж тоглож дуусныхан дараа ээжийг нь цаашаа харах хойгоор ахуулсан юм. Би өөрөө очиж аваагүй ч ичиж сандраад сүйд болж инстаграмыг авсан даруйдаа хүсэлт явууллаа. Төд бодлого зөрүүлээд авчихдаг шүү. Бүр болоогүй намайг зөрүүлээд тагсан. За тэгээ байхгүй 18 настай миний зүрх сэтгэлийг гжигдээд тайсан. Иймхэн юмд догтлоод ичиж сандраад бөөн юм болж байсан чинь очиж надаас дүү байж таарсан. Ядаж байхад өөрийн үеийн эсвэл надаас нэгээс ах 2 хүн гэж бодож байсан юм аа. Би анх удаа өндөр царайгаар нь дүгнэж хүнтэй харилцаж үзээд дуу хоолой нь ямар өвөрмөц царайлаг юм бэ гэж гайхаад. За яг харилцаад үзье гэж бодоод чат эхлүүллээ. Анх удаа харилцаа юм нааштай нэгээ сонирхож болдог гэдгийг мэдэрсэн. Ардаас нь би гүйх биш, намайг юу хийж байна, яаж байна гэж бичдэг болсон доо. Байхгүй тэгээд би найрагдчихсан. Бүх юм инстаграмын авахаас өмнөх бодолтой дарагдчихсан байсан юм. Нэг худалгүй ажил тараад паркаар тойрч явахдаа найзуудтайгаа уулзаж паркт тоглолт үзэхээр болов. 100 байсныг ч хэлэхүү парк дүүрэн хүмүүс. Яг тэр үеэр нөгөө залуу маань сургалтаа дараад паркаар өнгөрч сараад бид уулзгаар боллоо. Анх уулзахад зүрх түг хийгээд гар салганаад сууж байв. Ядаж байхад метр 90 см өндөр болохоор царай руу нь харж юм ярахаар хүзүү сүлтээ өвдөж байгаа юм чи. Тэгээд нэг их юм бодлоо хэлсэн чинь тэгвэл хоёлаа сууж агаад ярих уу гэд их хөөрхөн нэг их удаан юм яриагүйч хүзүүч хилээд байгаагаа хэлсэн юм шүү дээ. Тэгвэл хоёлаа сууж агаад ярих уу гэд их хөөрхөн. Нэг удаан юм яриагүйч хоорондоо танилцаж аваад намайг твэрхэд тэр оройноос бидний харилцаа эхэлсэн юм. Бас нэг хөөрхөн зүйл нь би офисын ажил хийдэг байсан болохоор өглөө эрт очдог. Намайг ажилдаа явах замд бас парк дээр өглөө эрт хоёр талаасаа уулздаг. Ядаж яхаа түүний гэр парктай ойрхон, манай ажилч парктай ойрхон болохоор өглөө нь уулзаад намайг ажил руу маань хүргэж өгөөд өөрөө сургалт руугаа явдаг байж лээ. Гэтэ би энэ харилцаанд яагаад дүүхэн сонирхдаггүйг ойлгосон. Харилцааг манлайлах дургүй болохоор тэр юм болов уу? Уг нь би тосуулж аваад гэртээ хөргүүлээд гэрийнхээ үүдэнд дуудуулж уулздаг баймаар байтал би тэр өдрөөс хойш дандаа хичээлийг нь тарахаар ажлынхаа хуваарийг тааруулаад яг сургалт нь эхлэхээс 2-3 цагийн өмнө уулздаг болсон. Ядаж байхад яг гэр рүү гүүрд авч байж очдог. Дандаа гүүрийг нь алхаж давж гэрийнх нь үүдэнд очиж уулзчаад буцаад гүүрээ даваад харьдаг байсан гэд боддоо. Анхандаа тэргээч бодлогүй аз жаргалтай умбаад хэдхэн хором хамт байхыг бодож хаа хоолын гэрээсээ гараад зорж очдог байсныг бодоход их л түүндээ сайн байсан байгаа юм. Даанч хүлдүү зүгээр л гэрийнхээ үүдэнд модон сандал дээр сууж байгаад намайг үерхүү гэж гуйсан гэж боддоо. Би ядаж байхад их л гоё юм төсөөлөөд ядаж цэцэгтэй намайг гуйх байх гэж бодсон юм аа. Тэгээд шулуухан болохоор намайг ингэж гуйхгүй гэдгээ хэлсэн чи яаж гойд ингэж юм. Хүн гойж үзээгүй байгаамаа. За тэгээд боддог гой төсөөллөө хэллээ. Тэр маанч заал гэж байна. Энэ харилцаа нэг их удаан өргөжлөөгүй, урагшилдаггүй харилцаа гэж байдаг юм байна лээ. Уулзаад ярих юм олдохгүй хит чимээгүй. Би хүртэл интроверт болж байгаа юм чинь зүгээр л суудаг гараа хөтлөөд л эсвэл нөгөө хит царайлаг болохоор нь яриан тийм хүлдүү байдаг юм болов ч гэж бас бодсон. Болцохчгүй, хоолч идэхчгүй, юу ч хийхгүй ерөн цагаагийн хувьд маш хэмнэлттэй харилцаа байсан л та. 10 жилийн хүүхдээс бас би юу ч хүсгэвдэ гэж бодох шиг ядаж байхад 10 жилийн хүүхэд болохоор хичээлэн тараад 3-4 сургалтанд зэрэг явна. Би ч ажиллаад харангуут яг сүүлчийн орой сургалттай таардаг. Хальт уулзаж аваад л бас болоогүй эрэгтэй хүн байж гэрт минь төхүүлээд өгөөч гэж байх шиг. Ядаж намайг автобусанд суулгаад өгье ч гэж ярихгүй шүү. Гуйлгаж байж автобусанд суулгуулж өгнө. За тэгээд харваас удахгүй харилцаа байсан юм да. Яаж дууссан бэ гэвэл нэг зэврүү өдөр миний амралт тараад сургалтандаа орохоос өмнө уулзмаар байна гэснийг нь сонсоод хаа хоолын 5 шараас нүрэж хөөрхөн будаад гарсан юм. Очоод олигтой ч юм ярихгүй зүгээр л сун. Сүүлд нь хилээд хайсан. Хосуудч биш, найзуудч биш ийм сонио харилцаанд явхаас залхаж гинэ. Тодорхой хариулт авмаар байна.
ярилцмаар байна. Гэтэл ганц удаа хичээлээ зохицуулаад уулзаж байхад иймэрхүү юм дараа ярьж болохгүй мó гэдэг юм да. Би байхгүй уйлаад өгсөн. Энэ харилцаанд ядарсных юм болоо да. Тэрхий ганцаараа хичээгээд доороо 4 эрэгтэй дүүтэй айлын том болохоор ч тэрүү дахиад нэг дүү нэмэгдээд хүмүүжүүлээд халамжлаад байгаа юм шиг санагдаад болиё гэдгээ хэлсэн. Тэр өдрийн төгсгөлд анх удаа надаар гуйлгахгүйгээр намайг автобусанд хөтөлж суулгаад өгөөд салсан да. Хамгийн сүүлд нь бодоход би энэ харилцаанаас юу мэдэж авсан бэ гэвэл намайг ингээд хайрлаад өгөөж гэж тэр хүүд их гомдож уулзах болгондоо намайг халамжлахгүй сэтгэл гаргахгүй байгаад нь гомдож уйлдаг байснаа ойлгосон. Анх удаа нэг хүнтэй уулзах болгондоо доройж нэг удаа уйлж яагаад намайг дандаа ядраад байгаа юм бэ гэсэн үгнээс нь болж гомддог байснаа сүүлд нь ойлгосон юм. Зүгээр л хит их хэрэггүй зүйлд анхаарал хандуулсных байж. Сүүлд нь би их талархдаг. Хоёр талдаа чаталснаас уулзаад юм ярьсан дээр гэж боддог болохоор ч тэр үед гэрээс шалтак хэлж гараад уулзах хүнтэй байна гэдэг их гоё юм шүү. Хамгийн чухал ухаарсан зүйл маань намайг ямар үнцэнтэй вэ гэдгийг өөрийгөө илүү их хайрлаж сонсож ойлгоход минь тусалсанд. Гэхдээ сайн сайхан нэг л хүсэж явдаг та 18 наснда учирсан бүтлгүй хайрын минь түүхийг уншсанд талархаж байна. Тэгээд би зүгээр л хажууд нь хамаг ураханаа зарахгүйгээр хажууд нь яриа нийлж эхлүүлсэн ярианы сэдв минь дуусахгүй түшигтэй хажууд нь юу ч ярьсан шүүмжлэн муухай ард загнадаггүй тийм л хүнийг хажуудаа байгаасаа гэж хүсдэг юм байна лээ. Мөн та хоёртоо цаг цаваа зориулж бүтлгүй хайрын түүхийг минь уншиж суугаад баярлаа. Зөндөө олон бичлэгээр нь уулзцгаая. Манай охины парк дээр харсан тий залууг тэгээд өөрөө бичлээ. Инстаграмын найзаараа хавуулсан. Оо ямар их ойлгох юм ихтэй захиав. Тийм ээ. Тэгтээ яг нөгөө нэг юм юу л байна л та. Охин өөрөө 18 тайсан. Дүүн биш тэр хүн 2-оос 2 дүү гэхээр доорэж нэг 16-тай 10 тийм гэхээр угаасаа иймэр дүү насанд юуны наснаасаа шалтгаалаад дүү гэдг нь бол юу яах вэ? Тэгээд томроод ингээд хүн ингээд насан туршид мачур болоод ирэхлээр нас амир хамааралгүйгээр одоо надаас дүү байлаач надаас амар мачур, надаас ах байлаач надаас хаач байсан мачур байх болоогүй тийм хүмүүс энэ төргээд байдаг. Тэгэхээр энэ бол яг насанд нь жоохон юутай хамааралтай тий. Манай охин насаар ихчвэсний дээр бас нөгөө gap year аваад ажил гээд арай илүү амьдрал төрүүлээд орсон байл л та тий. Байсан байл л та. Тийм ээ. Тэгээд өөрийнх нь бас нөгөө юу юм шүү тий. 3 гэсэн үү 4 дүүтэй гэхээр алийн том мом гэхээр бас арай л ондоо л та тий. Тийм байна. Тэгээд яг энэ охинд өөрийнх нь хэлснээр нэг юм ямар хөрхөн ингээл зүгээрээ болж гинөө гэд ингээд толгойг нийлээд ингээд дэмжиж байж идэг яг нэг гоё хүн хэрэгтэй юм шиг тий. За 10 жилийн 7 дугаар ангийн охин байхдаа дээд ангийнхаа хахад сайн болсон талаараа найзад нь хэлж үлээ. Нөгөө найз нь сонсцоод намайг тоохгүй гэдэл. Тухайн үед тэр ах сургуулийн хамгийн царайлаг эрэгтэй ба олон охтууд араас нь гүйдэг байсан юм аа. Би ч араас нь 3 жил гүйж үерхсэн юм аа. Гэтэл хит хитэ удаа өөр охтуудтай давхар үерхдэг байж тарлаа. Би ч гомдоод луур хүрээд л хэл юм болноо. Тэгсээр сүулдэ би залхаад заа болидоо аим биш заяа биш гэдэл өөртөө багахан хэмжээний өөрчлөлт хийгээд түүнээс гадна нөгөө эрэгтэйгээ ч тоохоо болвоо хөрхий. Тэгтэл нөгөө эрэгтэй маань сүулдэ миний араас гүгээд эхэлдэг байлаа. Би тэр үед юу гэж тоохов дээ хөрхий. Сүултэн дүгнэлт хийхэд юу алдснаа хараа гэдэг шиг намайг дотуул үнэлцтэй гэж боддгоо. Эрэгтэй хүмүүс квемон бэлгийн өдгөө тэнэг хүмүүс байдаг шүү. Яа. Яг нэг юм царайлаг гэрчүүдийг 10 жилд нь их сургуульд нь хүмүүс хөөрөгчдөг тий. Тэгдэж штэ. Хай энэ зүйлийг уншиж сонсож буй цаг юм индэ. Би нэг бүтлгүй 10 жилийн хайрын түүхийг би яагаад бүтлгүйг нь уншаад байгаа бэ? Би өнөөдөр яац вэ? Баялаа нэг skip хийгээд refresh хийх үү? Би нэгэн бүтлгүй 10 жилийнхаа хайрын түүхийг хуваалцсан. Одоо ч 10 жил л дээ. Би 9-р ангид байхдаа надаас 2 ах 11-р анги ахад сайн болж байлаа. Тэр үед өөрийгөө сонирхоод дурлаад байна гэж юр бодоогүй. Тэгсэн нэг өдөр найзууд би тэрийг крашлдаг гэл юм ярьцгаана. Тэр үед краш гэж юу юм гэж найзаас асуудал. Чамд нүдэнд чинь онцгой харагддаг. Өдөр нь харж шүн нь боддог хүн гэж хэлсэн. Би тэр ахад нэрээ сайн юм байна бахта гэж бодоод байж байтал завсралгаан болоод багш 11-ийн гэлүү цүнх оруулаад тавьчих гэхээр нөгөө ахыгаа харъя гэж бодоод уухайн тас тгий багшаа би оруулчихъя гэл бариад орлоо. Тэр минь нэгдүгээр садлааны хамгийн урд суудаг юм. Над руу хараад би ч үүдөөс нь хараад тэгээд л тэр цагаас хойш за би үнэхээр сайн юм байна гэж бодоод завсралгаан болгоноор гарч хардаг болсон. Тэдний гэр нь их ойрхон манай гэрээс нэг буудлын зайтай. Тэгээд бид хоёр таарад нэг автобусанд байнга явна. Тэгээд 2 жил сайн байсны эцэст Instagram, Facebook-ыг нь олоод найзын хүсэлт илгээсэн чинь аваад за тэгээд найрсан да. Би
бүх оруулсан постн дээр нь зүрх дараад найрж байгаа юм чинь. Тэгсэн нэг өдөр чат бичсэн байна. Ороод хартал сайн уу гинэ. Би бөөн баяр болоод амьдралаа бодлоо, үерхлээ бодоод алж өглөө. Тэгээд зөрүүлээд сайн байна уу гэсэн. За тэгээд миний найралт дуусаж тэрнийг эхэлж байгаа юм аа. Бид хоёр хэсэг чат чилцэж байгаад уулзахаар болов уул нь гараад зөндөө юм ярьж суусан. Тэгээд тэр гэр гэртээ хараад дараа дахиж нэг уулзаад тэгээд тэрнээс хойш над руу чат бичээгүй 3 хонсон. Би яасан юм бол гэж чат бичсэн чинь над руу хариу бичээгүй тэгээд л энэ хайр дууссан да. Одоо би 37 дугаар сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Одоо тэр их засгийн 2 дугаар курс хаяа таардаг юм. Тэр над руу ихтэл шаарч чаддаггүй, би ч бас чаддаггүй жоохон эвгүүч гэх юм уу. Тийм л хайр та. Эцэст нь хараад тэр хүн зүгээр л намайг хайрламааргүй дээ биш. Намайг сэтгэл хөдлөлөөрөө хайрлахгүй гэж амар айдаг байх. Гэхдээ би тэр хүнд гомдож явдаг. Хейр олс бит хоёрыг маш их үздэг шүү. Бас дэмжиж хайрладаг гэсэн мэн. Хүүе юм private мэдээлэлээ хэлээд харна өөрөө гайхлаа шүү. Харин тийм ээ. Миний багтаа сургадаг гэсэн сургууль шүү. Оо тийм үү. За нэх гой нартай өдөр ажилдаа очиод байж байтал нэг хүүхэн залуу шинээр ажилд орсон юм аа. Тэгэхэд зөөгч хийдэг байсан. Тэр үед манай хуучин бартендер хажлаасаа гарах гээд тэр маань бартендер хийх сонирхолтой гээд оронд нь орж ирсэн юм аа. Анх ажилчдын хоол идэх гээд сууж байхад хүүхэн 10хан залуу ээ гэж бодоод өнгөрч дараа нь хит хитэн удаа урдуур хайгуурнгүйж юм ярьж хоргоосоор надад таалагдаад байгаа юм байх та гэсэн бодолтой нэлээд хэд хоног өнгөрлөө. Тэрний дараа ажлын ахын бай пари болж бид хийдэж караоке орж дуулж хуурдаж байхад намайг гой дуулдаг юм бэ гэсэн үгэнд нь тогтолчихсон. За энэ хүн надад таалагдаад би татагдаад байгаа юм байх таа л гэж бодоод санаандгүй гараас нь барихтал тэр бодол үнэн болсон. Бид хэд тоглоом шоглоомоор нэгнийгээ хараа инхүү тэхүү гэж нэгнээрээ тоглож ярьдаг байсан. Би ч түүнээрээ тэгж тоглож инээж хөрөөд 10 урдуур нгүйсээр байгаад анх болцоонд ураад 2 ч удаа хоол идээд сууж байхад л ямар хөөрхөн зөөлхөн хүн бэ гэдэг бодол төрж илээ. Би өөрөө жаахан дөргөн зантай болохоор надад яг ийм л хүн таарна гэж 2 сар шахуу төрүүлж чад бичиж төрүүлж залгаад юу ч болоогүй байхад гомдоод тэгж л өөр юм болгосон юм аа. Тэгээд нэг өдөр ээж нь ажил дээр ирэхэд үнсэж аваад хөтлөөд ширээнд нь суулгахад ямар хүн бэ гэдгийг мэдрэгдсэн. Одоо түүнтэйгээ хамт амьдраад 2 жил гарсан болж байна. Яг анхных шигээ зөөлөн сэтгэлтэй бүх зүйлд хүлцэнгүү хандаж үг зөв бурууг надад зааж өгдөг хамтдаа байсаар байна. Гэрийнхэнтэйгээ хэрхэн харьцаж байгаа, ээжтэйгээ хэрхэн харьцаж байгаа нас айгуу чухал. Тийм шүү. Хамтдаа явж байхдаа царайлаг харагдаад уруул нь бас гоё харагдаад үнсэж үзмээр санагдаад байхаар нь шууд би чамайг үнсчихүү гэж асуугаад уруул дээр нь үнсчихсэн. Одоо үерхэж байгаа. Хамтдаа явж байхдаа царайлаг харагдаад уруул нь бас гоё харагдаад үнсэж үзмээр санагдаад харна шууд би чамайг үнсчихүү гэж асуугаад одоо үерхэж байгаа гэд үнссэн гинэ тэгтээ. Ямар ч бэкграунд мэдээлэлгүй юм байх ч. Хэдэн настай хүний юу бичсэн юм бол гэж боддог юм шүү. За би 11 дугаар ангийн сурагч аа. Одоогоор за шууд fail story руугаа орё. Тэр нэг залуу би IG-г нь ухаж агаад пост дээрээс нь харсан юм л та. Тэр бүр яг миний сонирхлын залуу. За тэр барилддаг бүх бас миний үеийн би 2 сар сошиалаар харж явлаа. Тэр манай аймагаас өөр аймагт байдаг. Нилийн хол. Тэгсэн нэг өдөр бүр хорхоо өдлөө чат бичвэ. Эхлээд амар тэнийгээ би сток хаягаараа танилцъя. Хаан сурдаг вэ? Нас гэл асуугаад бичсэн. Надаас ч бас асууж гарлаа. Тэгээд авгүй байхаар өөрийнхөө хаягаар хит хоногоос тэгээл өмнөгшгээ. Гэхдээ арай өөрөөр бичлээ. Дажгүй чааталж эхэлж байлаа. Тэгсэн асуултгүй болчлоо. Би ч тэгээд анх удаа эрэгтэй хүүд рүү юм бичиж байгаа болохоор юу ч уучраа олохгүй ангийнхаа эмэгтэй эрэгтэй найзуудаас асуулаа бүгд л сонирхдаг зүйлсийг нь асуугаач гээл байла. Би тэгээд за болохгүй бол болчих гэж бодоод тэгээд хамгийн тэнэг нь би юу гэсэн гэж oh my god танаа аймаг хэдэн сургуультай вэ гэд асуусан. Яа одоо тэгээд намайг синдчихсэн. Би бүр байж сууж ядаад нош гэж юу биччихвэ гээл өөрийгөө загнаж байгаад найзуудтай хэлтэл чи найрах биш зүгээр үргээч гэсэн байж тээ гэд бүгд ч болдоггүй. Би ч тэгэл өнгөө болоод ансент хийчихсэн. Тэгэл харилцаа гэхүү нэг эвгүй юм болоод туссан. Одоо 3-4 сар болж байна. Одоо ч гэсэн сошиал найз стори үзэлцээл байж байна. Танаа аймаг хэдэн сургуультай вэ? Ингээд юу бичихгүй байгаа үед нэрээ юу бичих хэвтэй юу бичих юм мэдэхгүй байгаа үед юу бичих хэвтэй юм бол гэд гайд байвал амар юм те ингээд чат мо бичдэг хүмүүс ингээд ийм асууж болно гэд ингээд ийм handbook шиг арай тэгэхээр ч сони юм шүү. Тэгэхээр роботик гэж юу тэгтээ хэрэгтэй байдаг юм аа. Окей. Сайн уу би одоо дөнгөж 9 дугаар анги л да. Энэ хичээлийн жил эхлэхэд 9 сарын дунд үеэр хүүхдийн байгууллагын 100 жилийн тоглолтод манай сургуулиас 40 хүүхэд
хүүхдийн бүрэлдэхүүнтэй найрал дууны хамтлаг тоглолтод оролцохоор болсон юм аа. Тэгэд оролцож байгаа хүүхдүүдээ эхэндээ хичээлийн бус цагаар тоглолт өгөхөд ирэхэд нь хичээлээс чөлөөлж бэлдүүлдэг болвоо. Тэгээд чөлөө авч бэлдэж эхэлсэн өдөр бидний дуун дээр зогсох байрыг хуваарлав. Тэгсэн миний хажууд манай дээд ангийн өндөр шар царайлаг ахыг зогсоовоо. Тэгээд л тэр үеэс тэр дээд ангийнхаа ахыгаа сонирхож эхэлсэндээ оройн дууны бэлтгэл тарах үед өгөхөөр их л зоригтойгоор Facebook хаягийг нь асууж авлаа. Тэгээд гэртээ ирсэн цагаасаа унтах хүртлээр найзын хүсэлт авахыг нь хүлээсэн боловч авсангүй. За тэгээд унтаад өглөө шалгасан бас л аваагүй. Би бас битүүхэн дотроо гайхаад л дууны бэлтгэл дээрээ очлоо. Тэр өдрийн бэлтгэл дуусаад бид нэр сургууль руугаа очиод урлагь зааландаа байрлалаа авцгсоод багшийн хийдэн хатуу үгийг сонсож байх үедээ нөгөө царайлаг ахаасаа яагаад миний найзын хүсэлтийг аваагүй юм бэ гэд ичих нүргөө шууд л асуугаад таялаа. Тэгсэн хөрх юм нь уцаа хэвдэлцэн тэр хугацаанд уцсгүй байгаа гэж байна. Бас уцтай болохоор хамгийн ихэнд чиний найзын хүсэлтийг авнаа гэд намайг багахан тоглоулаад өрхөв. Тэгээд энэ өдөр дуусваа. Бас нэг бэлтгэлийн өдөр дууныхаа богинохон хэсэгтэр биднийг хажуудаа зогсож байгаа хүүхдийн гарнаас хөтлөөд дуул гэв. Тэгээд би чинь баярлаад л гарнаас нь бариад авч байгаа юм чи. Ингэж явсаар тоглолтын өдөр болвоо. Тайзан дээр гарахаас хэдхэн минутын өмнө урд зогсож байснаа над руу хараад зангиаг чинь янзлаад өгөх үү гэж их л хүрхэн асуугаад миний зангиаг тэгшилж өгсөн юм. Яг тэр үеэс хойш нөгөө ахта бүр сайн болвоо хөрхий. За тэгээд тоглолт дуусаад гэртээ хараад шууд л нам унтчихжээ. Оройн 21-ийн цагт цэрээд уцаа асаат лашгүй нэг юм найзын хүсэлт авчихсан байдаг шүү. Би чинь баярлаа чат бичих үү болох уу юу бичих вэ байз гэж бодоод хөвтөж байтал өөрөө чат бичээд ороод ирлээ. Би гэдэг хүн чинь амар баярлаад л чатанд нь хариу өгөөд л байла. За тэгээд үргэлжлээд өдөр бүр чатлаад их л хөөрхөн явж байла. Нэг орой намайг өглөө гэрээс ирж авах санал тавилаа. Би баярлаад л зөвшөөрөв. Тэгээд хэлсэн цагтаа намайг ирж аваад жоохон хичээд сайн юм ярьж амжилтгүй сургууль дээр ирэв. Намайг ангийн гадаа хүртэл хүргэж өгөөд гүзээлзэнтээс үү чихэр гэх мэтийн хідэн хөөрхөн юмнууд өгөөд амжилт төсөөд оруулж өгсөн дөө. За тэгээд тэр өдрөөс хойш өглөө болгон ирж авдаг болоод бүр болоогүй. Өдөр оройн цагаар нэгэндээ зав гаргаж уулздаг боллоо. Бас хөөрхөн хөтөлж болох уу гэж асууж хөтлөөд л тэгж байгаад нэг өдөр анхны цэснаар ямар ч хамаагүй аргаар хамт байна шүү гэж тохиров. Ингэж тохирсноос баггүй хэдэн хоногийн дараа анхны цас хичээл тараад гарч ирэхэд орж байваа. Би сургуулийн гадаа за одоо ангин тарж байгаа бах та гэж бодоод хүлээгээд зогсож байв. Тэгсэн яг бодсноор хичээл нь удалгүй тараад гарч ирж байна. Намайг анзаарч хараад ирэх байх таа гэж бодсон. Бас л яг бодсноор ямар сонин тгээгүй юм шиг хэлээд. Бас л яг бодсноор анзаарч харахыг нь би харлаа. Гэтэл нөгөөх маань хамгийн сайн найзынх нь найз өхөн гэж надад ярьж байсан охинтойгоо намайг хараагүй юм шиг сургуулийн хашаагаар гараад яваад өгөв. Би ядаж байхад хит ургуулan боддtiin болохоро их л гомдоод жоохон нулимс цэглэгнээд найзуудтайгаа гэрлүүгээ хариу. Тэр үед урлын үзлэг төгчгсөн байсан учраас орой сургууль дээр ирж бэлддэг байсан юм аа. Тэгээд орой жоохон сэтгэл дундуур сургууль дээр байж байсан чинь нөгөө ах маань сургууль дээр ирсэн бидтэй хаана байгаа юм уулзгуу гэж асуув. Өдөр нь гомдчихсан ер нь харьцаа болидоо гэд бодсон байсан ч байгаа газараа хэлээд өгчихсөн. Тэгээд нөгөөх маань над дээр ирээд би тийм сүртэй өмнөшгээ ярихгүй жоохон хүндийгөр өдөр басанд үлсээ асууа. Гэтэл надад хариулт өгөхгүй нэг л сонирн бултаад байгаа юм шиг орой хөргөж өгөхдөө хэлье. Одоо хэлмээргүй байна гэд байв. Тэгээд л би за хэлэхгүй байсан ч болноо би орой ганцаараа гэрлүүгээ явчих чаднаа гэсэн чинь үгүй уучлаарай явахгүй түрүү байж бай гэж сургуулийн шатанд дор миний өөдөөс хараад зогсож байснаа надтай үерхэж гэж асуув. Тэгэд надад сүү чихэр гээд бас хос бугууч өглөө. Би тэр үедээ өдөр болсон зүйлээж таг мартаад л зөвшөөрөв. Тэгэд гинт ухаан орсон юм шиг нэрээ өдөр яагаад шууд тэр ихчтэй явчихсан юм бэ гэсэн чинь надад үерхэх санал тавихтаа өгөх бэлгээ авах гээд явсан юм байна. Тэгээд 2025 оны 10 сарын 14 болох анхны цас орсон оройноос бидний үерхэл эхэлвэ. Бид хоёр чинь нэгэндээ их л сайн бараг л өдөр бүр уулздаг. Ер нь л маш хурдан дотн молоод анхны хайр гих зүйлээ бий олж авсан юм. За тэгээд 2 сар их л хөөрхөн үерхлээ. 12 сарын салхитай орой манай гэрийн хаалгыг тогшив. Би дүүгээ хичээлээс нь авах гээд гарах гэж байсан юм л та. Тэгээ манай дүүг хамт очиж аваад гэртээ ирээд орцсондоо уулзав. Энэ өдөр аав ээж байхгүй дүүтэйгээ хоёулахнаа хонож таарсан юм. Тэгээд л яг өмнөшгээ яриад л инээлдээд байж байв. Тэгсэн нөгөө миний их л сайн найз залуу маань одоо болиё гэж хэлв. Би их л гайхаад угаасаа тоглоом хийж байдаг болохоор тоглоод байгаа мó гэтэл үгүй уучлаарай гэж хэлв. Тэгээд л би их л гунигт автаад нулимс гараад л яагаад гэж маш олон асуув. Гэтэл түүний минь аав жоохон хатуу гэмээр хүн байдаг юм л та. Тэгсэн аав нь үерхэл гэх мэт зүйлээ бойл хичээлдээ анхаар гэд жоохон онцгүй маргаан болсон юм шиг байгаа. Надад ингэж л тайлбарлсан. Гэхдээ өмнө ч гэсэн надад хаяа нэг уцаар ярьж байхдаа аав намайг өөрөө арчаагүй амтан байж айлын охин гэж явхаа бойл гэж загинсан гэд хит удаа гомдолж байсан. Ер нь л аавтайгаа таарамж мотой байдаг юм шиг байна лээ. Тэгээд тэр үерхсэн
Тэр үеэс хойш бидний үерхэл дуусандаа би гэдэг хүүхэд 2-3 өдөр тасралтгүй уйлаад бараг л үхлээ хаа. Тэгж явсаар байгаад нөгөөх маань нэг хэсэг залгахгүй чат бичихгүй байв. Тэгсэн нэг орой намайг тэмдэглэсэн нэрээ устгаж энэ харилцаа ингээд бүр мөсөн дуусч байна гэсэн тохиогов. Би бас л их гуниглаад л хоцров. Тэгээд хэдэн сар ямар ч харилцаагүй яг танихгүй хүмүүс шиг болов. Тэгж байгаад сая 2 сарын 14 болох Валентины баяраар манай гэрийн хаалгыг хүн тогшов. Тэр өдөр хагас өдөр байсан юм л та. Тэгээд манай дүү хаалга нэгээд цаанаас намайг анаа тантай уулзна гэнэ гэд дуудав. Би ч гайхаад очтол түүний минь хамгийн сайн найз гэж ярьдаг хөвгүүн байв. Надад нэг шоколад бас нөгөө хөвгүүний маань дандаа өгдөг байсан гүзээлзгэнтэй сүг өгөөд чамд өгсөн шүү гэд нөгөө хөвгүүний маань нэрийг хэлээд яваад өгвөө. Тэгээд тэрнээс хойш хаяа нэг чат бичлцээд л буцаад ойртож эхлэв. Тэгтэл одоогоос 7-8 хоногийн өмнө надад хэлэхдээ би чамд сайн хэвээрээ байгаа. Гэхдээ чамайг санах бүртээ ингээд л чат бичээд байвал гонхтой байна шүү дээ гэд фейсбүүкээр намайг блоклоод инстаграмаар дагахаа болов. Ингээд л бидний харилцаа одоо бүр дууссан да. Ингэж дуусахыг хүсээгүйч бүтгэхийн тулд их л хичээж бас хүссэн дээ. Гэхдээ одоо ч гэсэн буцаад ирэх байх та гэсэн найдвартайгаар хүлээсээр л байна. Ямар хөөрхөн осууд явуулна. Залуу талд маань болно. Амир сэтгэл байх шиг байна тий. Тийм ээ. Юу хөөх юмдээ тэр нэг жоохон өгдөг юм байна тий. Үзээтэй дууралж шүү. Харин олон давааг давж бичиж байна шүү. За. Төвшиг солож байгаа төвшөөр уншуулах. Би хоёр жоохон ядраад байна. Нэг 10 түүх үлдчихэд байна хөө. Чи нэг 5 л унших уу? Чин цочч. За. За би энийгээ дуусгах чи сууж. За оюутны 3 дугаар курсын 100 дадлага хийж дуусаад найзтайгаа KFC тоол идчихлээ. Суудл хайсан 2 залуу орж ирэхэд нэг нь надад нүдэнд туссан юм аа. Би ч найзаасаа гуйж инстаграмыг асууж өгөөч гэж хэлсэн. Гэтэл тэр залуу гараа арчаад инстаграмаа өгсөн. Би хоолоо идчихээд гарахтаа нөгөө залуутай харц тулгархад жаахан ицсэн ч шууд дагсан. Тэр ч хүсэлтийг маань хүлээж аваад сайн уу түрүү инстаграм асуусан охин байна гэж бичихэд өө сайн уу гэж танилцсан. Бид хоёр их гоё чаталж эхэлсэн ч ихэвчлэн би хэлж бичдэг байсан. Тэр ч бас хөөрхөн хариултал байлаа. Нэг өдөр зориг гаргаад чи надад таалагдаад байна. Найз охинтой юу гэж асуухад байхгүй. Гэхдээ одоогоор хүнтэй харилцахгүй их завгүй чухал зорилготой байгаа уучлаарай гэж хариулсан. Би ч зорилгодоо заавал хүрээрээ гэж дахиж бичээгүй. Тэр дараа нь хөдөө явж байгаа сторинууд хийж байгаад нэг хэсэг актив байха болсон. Харин наадмын үеэр дахин сториг нь харахад морь уйдаг уйсан морь нь аймагтаа төрүүлсэн байсан. Би мундаг юм аа гэж хадчих бичгэд миний хэлж байсан зорилго юм шүү дээ гэж хариулсан. Тэр үед дахиж ойртож илүү дотны харилцахыг хүссэн ч зориг хүрээгүй жаахан ицсэн. Анхандаа харин их зөрөгтэй байсан юм. Одоо бодоход дахиад оролдож илүү дотн болох байсан юм болов уу гэж бодогддог. Магадгүй одоо найз охинтой болсон байх олон охин дагдаг байсан. Гэхдээ тэр их хөөрхөн гоё хувцалдаг соёлтой харьцаа сайтай залуу байсан шүү. Зоригтой гэсэн л залуу байна тий. Тийм мөрнөөс илүү гарч чадах гэж айгу хэцүү юм шүү тий. Тийм үү. Тийшээ ингээд мөрнөөс илүү гарахгүй байхаар одоо унших юм уу би нэг юмны үргэлжлэл болоод ороод ирсэн үү? тийм ээ. Оо юуных юм болоо? Хойлоо түрүүн өмнө нэг дуусаа. Тэрийг сандгүй тий. Харин. За одоо 9 стори явах шүү. намайг уучлаарай найзуудаа. Би орыг айгу шүү. Би одоогээс энийг уншчаал гарнаа. Хай хоёроо миндээ. Энийг уншиж би сонсно гэж бодохоор догтлоод байх юм аа. Яг тэрийг би уншаалаас. Догтлоод байхын хизээ үдсэн дурсамжтай гэж бодоод бичиж байна. Энэ их гэхдээ амар замбрааг үчдэг юм байна. За юм ярихгүй. За. Энэ түүх 2024 онд эхэлсэн юм л да. 12 дугаар ангийн маань өвөл найзынхаа үеэлийг мэддэг манай нөгөө бүлэг инстагаар дагалцагч танилцаагүй явдал байсан юм гинүү. Танилцаагүй яваад л байсан юм. Рэндом нэг өдөр анх хүзэр тоглож тараа танилцаад маргааш нь бас тоглоод аим шиг гэн үзээд би айж байгаа юм шиг болоод сандраад гараас нь барьсан. Тэгэл юу ч ярилдгүй өнгөрцөн. Орой болцсон найз маа намайг хүргээд өгч гээд намайг гэрт маань хүргэж өгчөөд яваад өгсөн. Юм арилгагүй ч гэсэн. Гэртээ ороод надруу бичэндээ гэ хүлээгээд байлаа. Бүр алгуу би өөрөө бичээ хийсөө. Хаа. Тэгээ чатаа танилцаад найраад хамт өгсөөд одоо хамт оюутан болцсон сураад бүх зүйл айгүй үлгэрийн инээдтэй санагдаад байдیں۔ 12 жил нэг сургууль байсан ирнэ 11-т ороод нэг нэгнээ мэдэж байж илээ. Хизээ өнө нь юм яриад энийгээ сухад миний тэр бодож орж гараас нь барих үед унтаж байсан
Бэждэ хизээ хойно яриад инээгээ суугаад миний тэр бодож бодож гараас нь барих үед унтаж байсан бол яах вэ? Хөөе та яага ингээ үгээ товчлоод байгаа байхгүй. Ингээ ямар тэгшиг байхгүй. За. Тэр үед нь унтаж байсан бол яах вэ? Тэгтээ сонин нь би хизээч банд руу төрүүлж бичдэггүй. Нэг үерхээч байдаггүй байсан. Тэр үед хатан нуруу маань хугарсан да. Ингээ бодохоор би их хичээсэн. Тиймдээч одоо их хаж аргалтай байна. Бүгд нь амжилт дурлалын бурхан цаг нь ирэхээр харавдаг юм байлээ. Жүүс гинэ. Амар үгүй. Нэг Кирилл байна энэ амар одоо энэ орчин юу гэдэг. За Монгол гинэ. 10 дугаар ангид байхдаа дээд ангийн нэг ахыг ямар цэвэрхэн хөөрхөн авах вэ гэж дотроо харж явдаг байлаа. Тэгж байтал агч төгсөө өвчлээ. Би ч удлгаа төгсөв. Төгснөөгөө дараа тэр ахын инстаграм дээр даглаа. Тэгсэн чи ах намайг буцаагаад ав. Над руу бичих болов уу гэж горьсон ч гэсэндээ ах бичсэнгүй хөөрхий. Тэгээ тэсгээ болоод сарын дараа би өөрөө бичлээ. Худлаа өнөө юм асууж 10 жилийн тухай ярилцв. Нэг өдөр би сургалтаа дараад харих сандаа хоёулаа уулзаад алах уу гадаа гоё анигээ биччихлээ. Гэтэл ахаас хариу байдаггүй. Би ч ёо шал тэнийг бичлээ гэж бодоод устгах уу андуурчглаа гэхүүгээ эргэлзэж байтал гинэт ахаас хариу ирлээ. Чи хаана байгаа юу? Би тосоод алах уу гэж. Би ч нисэг шахан баярлаад найзуудтай хэлээд гараж маань тосох гэж байна гэдэг. Гэт бөө болж исэн. Одлгүй манай өвн шоколадтай сүү өрцсөн. Хөөрхий инээсэн ч ихтэй өөдөөс алхаад ирж байна. Тэр орой зуны сайхан үүдэж байсан болохоор ч тэрүү эсвэл би их догдолж байсан болохоор ч тэрүү бид хоёр их гоё ярилцаж алхсан. Тэгээд намайг гэрт минь хөрөж өгөө саасан. Түүнээс хойш бид олон удаа хамт алхаж олон ч удаа болцоонд явсан. Яхаа үерхээгүй болохоор бүтээгүй гэж хэлж болох гэнэ. Гэхдээ үнэхээр сайхан дурсамж зогтлол гоё мөчүүд байсан. Гоё мөчүүд байсан болохоор бүтэлтэй юм шиг санагддаг. Одоо эргээ бодоход тэр үед зориг гаргаж өөрөө эхэлж бичсэндээ харамсдаггүй. Эргээд дурсаа ярихад ч хөөрхөн санагддаг. За хөөрх юм аа. За баярлалаа. Амар огтуч амар төрүүлж шүү дээ. Харин тийм байна лээ. Үгүй ихийн мэдгүй. Оо чамаас ганц юм асуу. Буцаас уучих. Зоогод. Бид хоёрын энэ сторинууд угаасаа юу ахгүй юу? Нэг эмхтэн төрүүлж битсэн талаарх сторинууд ахгүй юу? Тийм. Үнхий сонсчод дандаа төрүүлчихсэн байна. Тэгээд одоо чи юу эмхтэй хүн чам руу төрүүлж бичвэл ер нь ямар санагддаг байсан бэ гэх юм уу одоо хаашаа юу гэж хүлээж авах уу? Ер нь л айгүй олон жилийн өмнөх юмнууд санаж ийн л та. Нэг аймаг сүртэй ингээд боддгоо юм байна. Яг надлуу төрүүлээ биччихлээ. Шууд миний арс гүйж байгаа юм чи юм уу? Нэг тэхгүйгээр гоё чөлөөтэй харилцах хүн байна даа гэж хүлээж авдаг шүү дээ. Гэхдээ нөө бүтэлтэй болж исэн юмнуудаа бодохоор дандаа би төрүүлж ицсэн байдаг. Тийм. Нэг 2 3 цөөхөн нэг нь энд сууж. Тэгээд юу одоо ингээд бид хоёрт ирсэн сторинууд дээр ийм юм байсан хгүй юу? Ингээд эмхтэй хүн төрүүлж бичгээр ингээд үн цэнэгүү гэж боддог гэдэг ч юм уу? Тэр талаар юу гэж бодож? Үн цэнэгүү? Тийм. Хүнээсээ л болох хаа. Тэр бичүүлж байгаа хүнээсээ юу? Эрэгтэйгээсээ юу? Тийм тэр эрэгтэй хүн яаж хүлээж авахс болох. Одоо ингээд ийм өсвөр нас масны дөнгөж оюутан болж байгаа. Тэгээ нэг ийм нөгөө хөлний хийн гараагүй гэдэг чинь. Йоо. За. Ингээд ер нь үргчээ тэгээд бодоод тэгээ нэг тийм залуу малуу үдэр бол нэг юу байдаг хаа ингээд. Над руу бичлээ. Өөс над руу яасан. Миний араас гүйж байгаа гэдэг нэг тийм хөнгөнөр хүлээж авдаг хаа. Тэгэл гүйлгэж байгаа хайчи гэдэг ч юм уу нэг тийм нэг одоо юу гэмтэй. Арай нөгөө бацаан байх үед юм уу? Тийм. Чом хэцүү байна. Хашаа арга мэдгүй. Тэр төлөвшөө том болчингууд л угаасаа хүмүүс чинь ингээд нээлттэй харилцдаг болчихдээ штэ. Одоо эмхтэн очиод дугаарыг асуух чинь хийвэн штэ. Ер нь бол ингээд ажилтаа гарч мараад ирэхээр таалагдж байгаа юм те. Тэгэхээр гайгүй. Яг 10 жил мэлд бол угаасаа охин төрүүлж ичгээр нэг юм эрэхтэн өмөл жоохон адгийн л болох. Би яг тэрэн дээр наснаасаа болох гэж бодоо. Нас гэж төлөвшөл юм шүү те. Тийм. Одоо жишээ нь ингээд 12 дугаар ангийн нэг хүүхэд байлаа гэхэд доод ангийнх нь крашлдаг нэг охин ч юм уу тий. 10 дугаар ангийн охин бичингүүл
яг цагаахан сайхан сэтгэлтэй хүмүүс хоорондоо нийлээ суугалах л та. Гэхдээ ихэнх тохиолдолд нэг юм тэд чи хүүхдүүд ч тэгээд надлуу бичиж чинь. Гэт яг шууд энэ үнтэй сууя. Ингээд хайрлаа энэ хүнийг таньж мэдье гэдэг бодлоос нь төрүүлээд арай өөр юм бодож авчих гэж бодсон. Над руу төрүүлж өчлээ гэд. Тийм. Амархан санагдчих магадгүй. Ер нь хүүхд болохоор. Бас нэг ийм point гарсан юм. Бид хоёрын уншсан захианууд дээр. Ингээд эрэгтэй хүн өөрөө ингээд найрсан, өөрөө төрүүлж алхам хийсэн одоо тэр харилцаагаа ингээд илүү үнцэн бишээ. Тийм. Юу лээ? Араас нь үнтэй гэж боддог гэдэг. Тийм одоо араас нь гүүж ингэж үерхсэн хүнийгээ илүү ингэж нэндэгнэж хайрлаж ан хийх тэр ийм инстинкт гэдэг ийм үнцэг гарч ирээд байгаа байхгүй. Ер нь бол тиймэрхүү. Энэ нөгөө эрэгтэй хүний мэдрэмжтэй холбоотой байхгүй юм чи. Эрэгтэй хүн ингээд уулын орой дээр гарч иж нэг сайхан сэтгэл амардаг штэ. Тэрэн шиг ингээд одоо нөгөө одоо таалагдж байгаа хүнийхээ араас гүүгээд найраад аваад үерхэх нь нэг тийм ялалтын мэдрэмж. Тийм ялалтын мэдрэмж аваад байгаа байхгүй юу. Тэгээ яг бас л хүнээс болох юм. Гэхдээ ер нь хөвчлэн ер нь бол өөрөө тийч найрж байгаад ингээ аваа суусан болохоор нөгөө илүү ингээд дараа бодсон гэсэн те. Тийм яаж найрсан мартахгүй те. Би одоо өсөрө бичээд найрж ирсэн бол мартахгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр би ингэж бодоод байгаа байхгүй. Чи бол зүгээр найрсан л гэдэг. Харин тийм. Найрагдсан айгаа буруу бодож. Тэр нөгөө хүүхдүүд нь том болоод аав ээжээсээ та хоёр яаж танилцсан бэ? Хэн найрсан бэ гэдэг түүх амар хоёр өөр байдаг гэд. Тэрээс яг үнэн л ах. Би болохоор ингэж бодоод байгаа байхгүй юу? Хэн үйлдэл хийсэн нь чухал ерөөсөө биш заяа. Одоо эмэгтэй хүн үйлдэл хийлээгээд эрэгтэй хүн араас нь гүүгээгүй гэсэн үг биш болчих жоохгүй. Эмэгтэй хүн ингээд төрүүлж хай гэж бичсэн байж болно. Тэнгуут тэр хай гэж бичсэн хүнд эрэгтэй хүн татагтаад хангалттай гүүн. Тэгэхээр яг хин төрүүлж алхамдаа биш ингээд яг өөрөө төрүүлж бичээд ч гүйлгэж болно гэж бодоод байгаа юм би. Тийм эмэгтэй хүний нөгөө гол скил чинь гүүн гэхэр чи одоо ингээд ахаа ихтэй ингээд надтай уулзаж би чамцаа гэхгүй шүү дээ. Эмэгтэй хүний яг ийм жинхэнэ эмэгтэй хүний нөгөө зэвүүн чандар нь одоо тэр нөхцөл байдал руу түлхдэг юм. Нөгөө үнэ эрэгтэй үнэ одоо намайг найраарэ гэдэг дохиог нь тархинд нь суулгадаг гэх юм уу. Тэр бол яг найралт байхгүй. Амар найралт байхгүй. Баярлаа. Зэ баярлаа. За тэгээд бид гурийн сүүл ярьсан юунуудыг бас нөгөө авах гээхийн ухаанаар харж сонсоорой. Хүн болгоны бодол өөр болохоор тэгээд бид хоёр бас одоо чи нөгөө эрэгтэй тэр хүний инстинкт гэд сторийн дээр гарсан юмнуудыг одоо эрэгтэй талаас нь ерөөсөй ойлгож мэдэхгүй байсан болохоор төвшөөгөөс юу гэж боддсон юм бол гэд хальт гэдэг байгаа шүү дээ. Сонирхоо гэж бодсон. Тэгээд амар нийтдээс нөгөө бид хоёрын танилцсан стори сая зүгээр төвшөөг ярьсан чинь толгой жирс гэж орж ирж байгаа байхгүй. Төвшөө ингээд миний бичтгийг үзчихээд ингээд одоо бид хоёрын mutual найзуудаас Facebook дээр ингээд энэ охины Instagram байна уу юу дугаар нүг гэж комент бичснийг би харсан байгаа шүү дээ. Тэр чинь бид хоёрын дундын найз шүү дээ. Тэнгүүт би энэ хүн намайг сонирхоод байгаа маань гэдгийг мэдчихээд би төрүүлээд намайг хаяг нь олохоос өмнө би ихлээр дагцсан бай гэж одоо төрүүлж дагсан байхгүй юу. За. Тэрийг төвшөө одоогоороо чи намайг дагдаг байсан бидтэй гэж ярьдаг. Тэгээ бодгоор яг төвшөөгийн саяны ярьсан үйлдэл байгаа шүү дээ. Тэг ингээд ингээ хайгаад орсон чинь намайг өөрийг нь дагдаг хүн байх юм бол ингээд бодогдээ гэдгийг би өөрдчлээд бацсан байсан байна. Орой харсан чи бүр 10,000 дагагчтай ах байж байгаа юм чи. Би чи бүр oh my god. Надтай л од гэдэг шүү дээ. Манай бүгд сонсогчтой юу. Ямар амар одгүй бэ гэж бичээд бүр. Яа. Хөрхийн ер нь always төрүүлж алах нь эмхтэй хүн. Үнэ. За өстө хөрхэн дууслаа. За тэгээд олон даваа нухчааг давж энэ дугаар маань дуусаж байна. Тэгээд бид хэдэд бас цаана дахиад яг нэг дугаарын түүх 50-д нь төгөлсөн байна. Тэрийг тийж аваад бид хоёр завтай үедээ бичээд оруулъя. За тэгээд энэ дугаартай хамт ирсэнд баярлалаа. Дараагийн дугаараараа уулзцгаая. Баяртай.